Одон дор суух тавтай морил би бол хөтлөгч Инхбат. Адренер нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэ хүн нэвтрүүлгийг хөтлөгч ганц өх бэлтгэн хүргэдэг. Өнөөдрийн дугаарыг чанартай амьдрын юуратай FS Construction-ы Morton Residence болон Түр зогс буяар нөлөөлөл агнаа хэрэгжүүлдэг Улаанбаатар төмөр зам ивент итгэж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Одон дор суугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 столгоны Одон радиогоор хүрч байгаа. За өдрийн мэнд таашаа. За өдрийн мэнд хүргье. За өнөөдөр хэдүүлээ. За шууд нэг сонирхолтой үйл явдлыг ихэнд нь дурдчихъя. За 1987 он. За энэ бол одоо дэлхийн ертөнцид ер нь 2 дугаар дайнаас хойш дайн гэдэг юм уу те зогссон боловч хүйтэн дайны үе гэж энэ үеийг айгүй тодорхойлж хэлдэг шүү дээ те. Ягаад тэгэхээр барууны болон зүүнний гэдэг хоёр том одоо улс төрийн одоо систем хуваагдсан өөр тоорондоо бие биенийгээ үздэг. Тэгээд дээрэс нь хоорондоо худалдаа наймаа хийдгүү, нэг нэгнийхаараа зочилд очдгүү. Зүгээр 1980 он Москвагийн олимп, 1984 оны Лос Анжелес олимп гэдэг те. Энэ олимпиуд чинь хүртэл хоорондоо бойкотлоо тэр улсын тамирчид нэг нэгэн дээр олимпиад нь очихгүй, орохгүй байх жишээний гэх мэтлэн. Ер нь нэг ийм бойкоттой байсан ийм хүнд үе л те. За тэгэхээр 1987 гэдэг чинь яг л тэр одоо уур амьсгал байгаа л гэсэн үг те. Тэгэхээр 1987 онд Монголын түүхэнд маш сонин нэгэн үйл явдал болсон нь Монгол улс, Америк улс хоёр хоорондоо түүхэндээ анх удаага дипломат харилцаатай болсон байна. 1987 онд. Өнөөдрөөс нэг 40 жилийн өмнө л байх нь шүү дээ. За тэгсэн чинь Америк бол одоо монголчуудын хувьд номер 1 дайсан гэж одоо үзэл сурталчуулж маш их одоо сурчилдаг байсан. Одоо нэг өсөндө империалист хөрөнгөтөн улсаа гэж одоо угаадаг байсан тийм монголчуудыг капиталист. За тэгэн гол нөгөө юу гэдгийг мэдээлэл өнөдрийн юмудаа зөвхөн одоо Оросоос гэдэг юм ингээд аваад тахлаар тэр одоо улсын талаар мэдээл байхгүй. Дээрэс нь юу гэдэг вэ гэхээр гудамжаар нь дүүрэн өлсөж өгч байгаа хүмүүс зөндөө байдаг гэж ярьдаг. Тэг хүмүүсийг гудамд явж хахад нь буудаад алчдаг, барьцдаг тий хороочдаг. Тэгээ бас ингээ хорд бариад ингээ хорчдаг. Тэгэл хаашаал харна дүүрэн тийм харгас цагдаа нар байдаг те аимшигтай орон гэж ер нь бол ярьдаг хэлдэг байж л дээ. Одоо Америкийн талаар монголчуудад. Гэхдээ нөгөө дипломат харилцаа тогтооцсон учраас одоо монголчууд одоо тийшээ айлчлах, за Америкаас наашаа айлчлах гэдэг юм болно. Ингээд Монголын хамтлаг дуучид Монгол улсаа сутчлах зорилгоор Америкийн 11 хотоор явж тийм аялан тоглолт хийхээр болоод тийм юм гарсан юм байна. За тэгээд тэд нарыг ахлаад хэн явах вэ гэсэн чинь Жамцын Бадраа гэж үл өтөх нөхрийг явуулнаа гэдэг явуулсан байгаа байхгүй юу. За улс төрийн хэрэгтэн эсэргүүн дээрэс нь үндэсний үзэлтэн гэдэг энэ этгээд Жамцын Бадраа. Тэр аимшигтай империалист хөрөнгөтөн оронд очоод ямыг яаж мэдхөв те ямар нэг юм болсон байхад гардзгүй нөхрөлтөө гэж бодоод энэ хүнийг дараагаар нь томилоод явуулж. Тэгсэн чинь нөгөө нөхөр нь бүр зүгээр очоод ямар нэг юм болох байтугай те очоод эргээд ирэхдээ бүр өнгө отсон. Бүр нүдэн сэрэгцэн босоод ирсэн гэж байгаа байхгүй. Тэгээд дэлхийд гарах гарцвал манай язгуур урлаг гэж одоо боддог маань те саяны яваад ирснээр яг ингээд бүр батлагдчихлаа гэ бөөн баяр болоод ирсэн юм байна. Тэр байтугай Америкаас бөөн доллар олох бас боломж байна. Манай хамтлагийг маш их сонирхож байна. Хөтөлбөрөө хөдөлгөөс сайжруулъя те хүмүүсээ дахиад бэлдээ гэд нөгөө чи ирээд нөгөө дарааныхаа баг сүнсийг зайлуулах шиг юм яриад орж ирсэн гэж. Тэгээ нөгөө хүмүүс нь болохоор үгүй энэ нэг юм чи одоо Америкаас мөнгө төгрөг олъё те салгая гэж байгааг бодоход ямар ч байсан тэдний нөгөө тагнуул гар хөл болчоогүй байна гэж бодоод зүгээр өнгөрсөн байна. За энэ хүн бол Монгол улсын урлагийн гай үзэтгэлтэн нэрт соён гэгэрүүлэгч Жамцын Бадраа гэдэг хүн. 20 дугаар зууны манлай дуу гэдэг халуун уйлэг нутаг гэдэг энэ сайхан дуу бий. Энэ дууных нь зохиолч гэвэл ард түмэн илүү сайн тод санжиж магадгүй. Ер нь дуу нь болохоор мэдээж төрийн шагнал автсан дуу шүү дээ, төрийн шагналт халуун уйлэг нутаг гэдэг дуу байгаа. Харин өөрт нь болохоор гавьяач байхгүй, олигтой ажил төрүүлж болохгүй явсан одоо дууссан гэдэг юм уу те ийм хүн. За дараагаар үзэн яддаг. Тэгээ нөгөө талдаа болохоор ард түмэн болохоор энэ хүнд хайртай. Ийм төрлийн нэг хүний талаар өндөр хэдүүлээ ярих гэдэг Жамцын Бадраа гэж. За анх удаага сонсож байгаа маш олон хүмүүс байгаа бах. Мэдж байгаа хүмүүс ч байгаа бах. Тэгээ би энэ агуу хүний талаар дутуудуулж ярих юм бол намайг ойлгоорой, уучлаарай. Тэгээд чадхынхаа хэрээр бас энэ хийсэн бүтээсэн болны дуулах гад ажилласан байгаа шүү би түүхэн. За энэ хүний бас нэгэн хийсэн гайхалтай зүйлийг дахиад ихэнд нь дурдах юм бол хаа байсан 1983 онд одоо бид хэд сүүлд л одоо нэг Mongolians Got Talent гэдэг нэвтрүүлгийг одоо их үзэж бөөнөрөө ингээд хошуурлаа да тий. Тэрий чин айл 1983 онд Монгол улсад хийцэн хүн гэж байгаа. Энэ юу вэ гэхээр нөгөө Америкаас ирээд
Яг гоо тэр нөгөө 83 он зохиосон нь бол энэ л дээ. Тэр чинь 87 онд Америк явсан. Ер нь бол Америкаас ирээд тэр тоглолтоо 1988 онд дахиад бүх орон даяар зохион байгуулсан байдаг. Энэ Монголын Гатааланд гэж байгаа шүү дээ. Тэнийг одоо авиаслаг монголчуудыг хайгаад шүү дээ. Энийг бас 1988 онд тэгээ 2 удаа хийсэн байгаа. Тэгээд энэ нь бүр 88 онд хийсэн бүр өргөн хүрээнд болоод эхний шатны гэх юм бол бүр баг дээр ингээд шалгаруулалт явагддаг. Тэгээд тэгээд сургууль цэцэрлэг албан байгууллага дээр явагддаг. Хоёрдугаар шат нь болохоор аймгийн төвдөө болдог. Тэгээд нийслэлээс мэрэгжлийн шүүгчд очиод шалгаруулалтыг хийдэг. Тэгээд финалийн тоглолт нь болохоор Улаанбаатар хотод улсын цэрэгт болж орон даяар шууд дамжуулж ирсэн. Ийм юм болж ирсэн. За энэ бол нөгөө ардын урлагийн их наадам нэртэй шоу тоглолт юм байна. За манай аав ээж эмээ өвөө ах эгч нар маань энэ талаас санаж иж магадгүй. За энэ наадмын сургаар улс орон даяараа хөдөлгөөнд орсон байдаг. Хамгийн бага нь ихэд 5 настай хүүхэд, хамгийн ахмад нь 80 настай хүн хүртэл оролцож ирсэн. Ардын урлагийн гол нь ардын урлагийн бүх төрлүүдийг дуу, хөгжим, бүжиг, хөгжмийн зэмсэг, гоё ганган загвар хийцтэй тэр үндэсний хувцс зэргүүдийг шалгаруулдаг ийм уралдаан. Улс орны өнцөг булан бүрээс олон гайхалтай хөгжмийн зэмсгүүд, дээрэс нь ардын онцгой авьяастай хүмүүс оролцсон байдаг. За ер нь яагаад энийг би ингэж онцолж ярьж байгаа юм гэхээр өөрөө энэ социализмын жилүүдэд зохион байгуулагддаг гэдгээрээ. За социализм гэдэг ихлээр мэдээж энэ социализм гэдэг зүйлийг манайхан мэдэх бах. Гэхдээ энэ чинь цаагаараа юуг бидэнд их бас хорж хааж исэн гэхлээр ардын урлагийг маань хорж хаадаг байсан. Бараг мартагдахад хүрээд байсан тийм цаг үе юм байна. Тэр 1980 он гэдэг бол. Ингиж нөгөө нэг ингэж дарагдж исэн зүйлсийг ил гаргаж илж нөгөө нэг далд байсан хилж харуулж тоглож ингэхээсээ айдаг байсан хүмүүсийг одоо тийм байхаа болсон. Хэдүүлээ энийг авч үлдэх ёстой гэд бүр ингээ алтаршуулаад чагнал гавьяа болгоод уралдаан тэмцээн болгочихлоор тэр нөгөө авдрандаа дартсан байсан Эрдэнэс лугаа адил тэр бүх зүйлсээ тэр монголчууд маань улс орны өнцөг булан бүрээс бүгдээрээ гаргаж ирсэн байна. Ардын урлагийн гайхалтай төрөл зүйлүүд, хөгжмийн зэмсгүүд, ард түмний онцгой авьяаснууд тодрон гарч ирж байлаа. Тэгээд л ийм том хэмжээний урлагийн наадам бас ингэж болсон байдаг. Энэ нь түүхэндээ байгаагүй том наадам гэж одоо хэлэгддэг. За энэ наадмын талаар би төгсгөлд нь нэлээд дэлгэрэнгүй ярина. Энд бидний сонсоогүй маш гайхалтай зүйлс байгаа. Миний бүр нүд өрөөдөр гарч ирсэн. За энэ Жамцын Бадраа гэж хүн яг хий юм бэ гэхээр 1926 онд Жалханцын хүрээ буюу Хөвсгөл аймгийн Бүрэн хаан суманд төрсэн хүн байдаг. За Жалхан цудагт Дамдан Базар гэж хэлэх юм бэ. Энэ хүн бол Жамцаагаан одоо Бадраагаан нах захын юм байгаа. Тийм болохоор тэднийх нэг нөгөө хутагтийнхан гэж нэрлэдэг. Жалхан хутагтийнхан гэдэг. Ээжигээ 18 настай байхад нь аавыгаа 20 настай байхад нь төрсэн айлын том хүү. Бадраа уг нь ихээс төрөхдөө ихэр төрсэн. Аав нь болохоор нэг хүүдээ Бадраа хүү, нөгөө хүүдээ Цогтоо хүү гэж нэрхүү төлөвлөж ирсэн. Тухайн үеийн Монгол уламжлалаар бол хүүхдийг төрөөд 3 хонсны дараа шаантны шүлэнд оруулаад нэрийг нь шивндэг ёстой байсан. Гэтэл эхний өрөөс нь 2 хоноод эндсэн байдаг. Тэгээд аав нь 2 нэрийг нь нэгтгэхэд одоо Бадраа хүү, Цогтоо хүү гэжсэн шүү дээ. Тэгэхээр нэгтгэхэд Бадрангуй цогт гэж нэрийг хүүдээ өгчээ. За гэрийнхний нэрийг нь бүтнээр нь дуудахгүй амарчлаад Бадраа хүү л гэдэг байж. Сүүлд өөрөө багшийн сургуульд явах болоход нь томилтон дээр нь Бадраа хүү гэд бичсэн байгааг хараад ээж энийг хараа гэд. Уул нь бол Бадрангуй цогт гэдэг нэртэй шүү дээ. Тэгвэл ээж энийг хараа хүн Бадрангуй цогт гэж ийм гоё нэртэй байхад Бадраа хүү гэд дуудсаар байгаад хүний нэрийг ийм болгочих юм аа. Энэ хүү гэдэг нэрийг нь баллаж хайнаа гэд өөрөө дээрээс нэг том толгойд ингээд дарж ийсэн гэх юм. Арийнхаа тэр хүү гэдгийг дарж ийсэн. Тэгээ ээж нь хүүгээ хараад өхөрдөөд л инээж байсан гэдэг. Тэгэл энэ цагаас ахуулаад нэр нь нөгөө нэг Бадраа болж явж байгаа байхгүй. Бадраа гэдэг нэрээр явах болсон байгаа. Тэгээ бид нар Жамцын Бадраа гэдэг нэрээр мэдээд байгаа. За аав нь бол төмрийн Жамс гэж тухайн үед нэлээд боловсрол мэдлэгтэй хүн байсан болохоор сумын дарга, за хатгалын хамжлага баазын орлогч дарга хийж исэн. За тэгээд социализмын үеийн ахмадуудын тухай ярих болгонд л бидний аав ээж эмээ өвөө аль нэгэнтэй гэр бүлээс нь заавал нэг хүн одоо энэ хэлмэгдүүлэлт гэдэг хар гайд өтсөн байдаг. 1938 онд Бадраагаан аав Жамцыг хэлмэгдүүлэн барьж аваад 7 хоногийн дараа буудан хороосон байдаг. Эхнэр нь 30-аад настай бүсгүй 4 бяцхан хүүхэдтэйгээ үлдэж хоцорсон байгаа. За хамгийн том нь Бадраа дөнгөж 12 настай. Бадраа ингээд дүү нараа харж хандах, дээрэс нь ээжигээ түших айлын ганц том эр хүн болоод үлдэж байгаа нь энэ. Гэтэл зовлон дуусаагүй байгаа. Бүх эд хөрөнгийг хурааж авсан. За өнчин ишигч үлдээгээгүй бүр хурааж авсан. Бүр ингээд гэрийг нь хүртэл хураагаад аваад бүр өмссөн хувцтайгаа л энэ эмэгтэй 4 хүүхэдтэйгээ үлдсэн байна. За яг нь 1929 онд болохоор феодлын хөрөнгө хураах ажиллагаа гэдэг Монгол улсад том нэг юм ажиллагаа өрнөсөн. Феодлын хөрөнгө хураах ажиллагаа. Яаж ийм гэхээр Монгол орон даяар одоо
чинээлэг айлуудыг те юу гэдгийг алт мөнгөн идэлэл тэгээ цаасан мөнгө за мал сүрэг гэд бүгднгийн дээрэмдэх ажиллагааг орон даяар явуулсан байдаг. Энэ чинь зөвхөн чинээлэг айл гэдэг юм уу хөдөлмөрч айл гэхээс илүүтэй мал хуугаа сайн усгсан айл гэдэг чинь хөдөлмөрч айл байх гэдэг шүү дээ. Дээрээс нөгөө нэг удам угсаа нэтрээ юмнаас аав ээжээс нь үлдсэн юм. Энэ болгоныг нь харгалцахгүйгээр баян хүн байж болохгүй, феодлын одоо хөрөнгөтөн байж болохгүйгээд бүгднгийн хүчээр хурааж авч байгаа. Тэгэн гутлаа одоо бусад одоо ядуу гэдэг юм уу энгийн эрэхтэй тараана гэх мэтлэр ингэж хурааж ирсэн. А яг тэрний чинь дараа энэ нөгөө хилмигдүүлэлт яваад хилмигдүүлэлтийн араас бас тэр нөгөө хилмигдүүлэлтэнд өртсөн алтан уургийн болон ийм хүмүүсийнхаа одоо тэр лам хар хүмүүсийнхаа бас юуг нь хурааж байгаа. Эд хөрөнгөнд хурааж байгаа. Тэгэхээр энэ хоёр дахь давлгаан дээр нь хураагдсан гэсэн үг. Хураагдахтаа бүр улс орондоо ингэж хураахтаа яасан гэхээр бүр гайгүйхан материалтай дээлийн ч үлдээгүү гэдэг. Эд хэрэглэл гэрийн хогшил могшлын хүртэл хурааж авсан. Одоо ямар сандаа энэ эмэгтэй 4 хүүхэдтэйгээ өмссөн хувцастайгаа үлж ийн гэхээр чинь гэрийг нь хүртэл хураасан, хувц цонрыг нь хүртэл авсан гэсэн үг байхгүй. Тэгээд яг хөөхөд хурааж авсан зүйлсүүдээс одоо үнд хүрэхгүй зүйл буюу одоо нэг дээл хувц моц байж та тий. Тэрийг нь яг нэг жүжиг мүжигт хэрэглээ гэдэг түүхэн жүжиг мүжигт ашигланаа гэдэг ингэждэг тухай бас гараад идэг. За тэгээд нөгөө 4 хүүхдээ хөтлөөтэй бүх мал хөрөнгөө хураалгаад үлдсэн эмэгтэй. Яасан ихэр хамаг малыг нь туугаад хураагаад аваа явж байхад нь хажуу айлынх нь өвгөн гэсэн юм байна. Охин минь чи очиод ядаж гуугаачтэй те. Монгол хүн байна да. Ядаж ганц үнэ үлдээчээжтэй би 4 хүүхэдтэйгээ үлдэж байгаа эмэгтэй хүн байж та гэд хилээд үзээч гэсэн чи ээж нь үгүй эднээс юм гоохгүй гэд гүрий сайгаад үлдсэн. Харин гэрийг нь буулгаад ингээ хураагаад авч явах чахт гэрийнхээ харталт байсан нэг юм ганц утаатай бор үнийг л авч үлдсэн байгаа байхгүй ганцхан өн. Яагаад авч үлдэж байгаа гэхээр тэр өн нь нөгөө нэг жалхан цудаг Дамдан базрын төрсөн гэрийнх нь өн байж таарсан. Тэгээд тэрүүгөөч болтгоо нөгөө сэтгэлээ дэвтэй те. Одоо мөрөгчий залбирчий л гэж бодсон юм шиг байна. За ингээд Бадраа хүү одоо тун удахгүй тухайд одоо ойр хавьдаа нэг адуу мал хариулт юм малтай айл майл ажил одоо ингээд мал хариулдаг ч юм ингэж байж байгаа. Бас нэг сургуульд орох нэг юм болж байгаа маа. Надад сургуульд орох үйл явц нь бол их сонирн байдаг. Хөдөө мал хариулаа явж байхад нэг хүн таарсан гинэ. Тэгээд зам асуусан. Тэгээд хэдэн настай аль сургуулийн хүүхэд байг асуусан чинь одоо би 15 настай сургуульд явдггүй гэж байгаа байхгүй. Тэгэхээр 15 нас хүртлээр тэр хүү бол одоо сургууль мургуулд ороогүй л явж байгаа. Тэгсэн чинь за чи тэгвэл юу яа нэг тоо бодоод үзэхэд нэг тоо бодуулж үзээ. Тэр нэг уншуулж үзээд гэдэг юм нэг юм тэр доор нэг шалгалт авч байгаа байхгүй тэр хүн. Тэгснэ за чи намар заавал сургуульд очиж ороорой гэд тэгээ явсан баг. Тэр нь болохоор сумын сургуулийн багш хөдөө явж хагаад таарсан тэр байхгүй. Тэгээ Бадраа хүүд яах вэ нөгөө аав нь өөрөө номтой эрдэмтэй хүн байсан гэж штэ. Аав нь ч тэр ээж нь ч тэр гэрээрээ бичиг үсэг тоо зааж өгсөн учраас шууд 5 дугаар ангид болох хэмжээний тийм одоо авсан шалгалтанд нь хариулчих гэсэн үг байхгүй. Тэгээ шууд 5 дугаар ангиас очиод намар ирээд сургуульд ороорой гэд тэр хүн хэлсэн баг. За тэгээ тэр хүнийхээ хэлсний дагуу намартаа очиод сургууль 5 дугаар ангиасаа сурч эхэлсэн байдаг. За ер нь бол дунд сургуулаа дуусгаад тухайн үед чинь дунд сургууль нь 7 дугаар анги төгсөж байгаа шүү дээ тий. 7 дугаар ангиад онц сурч төгсөөд нийслэл Улаанбаатар хот руу багшийн сургуульд явахаар болсон байгаа. Тэгээд нөгөө том толгой гаргаж нөгөө нэрнийхээ хүү гэдгээ баллаа хийсэн шүү дээ тий. Тэгээд одоо нөгөө багш болохоор Улаанбаатар хот руу нэг ээж нь Бадраа хүү гэдэг ингод инээгээд исэн гэдэг. Яг тэр чинь нөгөө нэг сургуулиуд төгссөн байх үе юм байлаа. Тэгээд хот руу Улаанбаатар хот руу багшийн их сургууль сурахаар явж байгаа. За хотод ирээд сургуульдаа сураад 1950 онд Монгол Улсын их сургуулийг хэл бичиг утга зохиолын багш мэргэжлэр төгссөн. За их сургуулаа төгсөөд нутагтаа ирээд сургуульдаа багшлахаар болсон байна. Өстой нөгөө хөдөө газар эренгуудлаа нөгөө соёлын үрийг тарина гэдэг шиг л болсон. Багшлахын хажуугаар аймгийнхаа радио гэж байгаа. Аймгийнхаа радиогоор урлаг утга зохиолын хичээлүүдийг одоо радиогоор заадаг. Тэгэхээр чи нөгөө нэг өсөндөө сургууль дээр байгаа багшилж явах үедээ бол хүүхдүүдэд танхимаар заагаад байна. А тэгээд радиогоор дамжуулаад тухайн нутаг орныхондоо бас энэ урлаг утга зохиол хичээлийг бас ингээд заагаад байна гэсэн үг. За тэгээд юу заадаг юм гэхээр ардын урлаг, орчин үеийн урлаг, за тэгээ утга зохиол, дуу хөгжмийн тухай тайлбарлаж ярьж өгдөг байна радиогоор. За аймгийн клубт тоглолт болно. Тэнийг зохион байгуулна. Хажуугаар нөгөө урлагийн тухай хичээлээ бас тэр тоглолтынхаа хажуугаар те бас танилцуулж ярьдаг байсан. За тэгээ бас санаачлаг гаргаад аймгийнхаа төвд мод зүлэг тарьж, зам талбайг засаж, шороо тоос дарсан те тийм газрыг чинь тогтоо тийм боловсон тийм гоё орчин бүрдүүлэх гээд өөрөө ингээд урд нь гараал ингээд хийгээд явдаг байж. Одоо чинь залуугаан л хүүхд яваад нь штэ. Ерөөсөө ганцхан жилийн хугацаанд л тэнд байсан гэхэд маш их зүйлсийг амжуулсан байдаг. За аймгийн хүмүүсийн хандлага өөрчлөгдөж, урам зоригтой, идэвхтэй, тэ бас дуу хөгжим дурладаг, очин тойрондоо бас анхаардаг, тэ зөвхөн гэрийнхэн тодорхой гэр гэдэг биш. Очин тойрондоо анхаардаг болоод эхэлсэн. Тэгсэн чинь яг тэр нутгаар нь Цэдэн бал дарга орон нутгийн ажлаар явж хагаад Хөвсгөл аймгаар очисон байгаа байхгүй.
За Төгсгөл аймагт очисон чинь бас бусад аймгийг харах юм бол харьцангуй бас арай ондол харагдсан юм шиг байгаа. Тэгээд хийсэн ажил инээдтэй юмд танилцж явж хагаад энийг яасан гэсэн чинь манай энэ Бадраа гэдэг энэ залуу хийсэн гэсэн чинь Бадраага тусад нь Бадраа гэдэг хүүхдийг те тусад нь ингэж магтаад манай сэхэтнүүд ухтаа бол яг ийм л байх ёстой юм аа. Ийм залуучуудаа дэмжих хэрэгтэй гэсэн байдаг. Бадраа урам авч аймагаар зогсохгүй улсын төв хэвлэлүүдэд утга зохиол урлагийн тухай хичээл судалгаа нийтлэлүүдийг хэвлүүлж орон даяар танигдаж эхэлсэн байна. Одоо тэндээс хот руу явуулаад хотоос тэр хэвлэж байгаа юм өмнө Бадрагийн бичсэн юмуд гарч марж эхэлж байна гэсэн үг. Тэр жилдээ бүр аймагаас сонгогдоод ардын хурлын депутат болсон. Тийм маш залуугаараа маш хурдтай. Одоогоор л эн чинь улсын хурлын гишүүн гэсэн үг л дээ. Ердөө 20 дахь настай залуу гэхэд маш хурдтай тэндээс ингэж одоо идэвхийлж ингэж одоо соёл зүтгэл ажил амьдралаараа манлайлж явсан байх нь. За ингээд 1952 онд намын төв орноос түүнийг дуудаад Монголын радиод ажиллаа гэдэг үүрэг өгсөн байх. За өстө ганц болдог ажил дээр очиж байгаа нь тэр гэж. Өөрийнхөө хийх гэж хүсдэг, олон түмэнд хүргэхийг хүсдэг тэр бодсон болгоныг хийх боломжтой газар нь энэ. Удалгүй тэндээ ажиллаж байт бас удалгүй нөгөө Орос руу сургууль явах боломж гараад тэгээд хөгжмийн найруулагчийн курст суралцъя гэд хөгжмийн найруулагчийн курст суралцаад ирсэн. Тэгээ ингээд ер нь бол радиогоор цоошин нэвтрүүлгүүдийг те урлагийн төрөл бүрийн хичээлүүдийг явуулах боломжтой болоо. Тэгээ өөрөө ч гэсэндээ сонссон мэдсэн юм а бас давхар заагаад ингээд радиогоор нэгэлсэндээ соён гэгэрүүлэх ажлыг хийгээд эхэлсэн гэсэн үг. Ингэхдээ монголчуудад юу ярьж байгаа юм гэхээр дөөрийг ярьж байгаа юм. За дөөр гэдэг нэг юм байна. Энэ учиртай, ийм зүйлээ. За найрал дуу гэж цаан чи ингэж хийдгээ. Найрал дуу болон гоцлол дуу гэж юу нь ямар ялгаатай яг юу юм гэдэг талаар радиогоор гарт өмнөдөө хичээл ордог л гэсэн үг байхгүй. Дээрэс нь хөгжмийн чуулга, хөгжмийн нэм хамтлагууд гэж байдаг. Эднэр бас ямар хуучтай юм бэ гэдгийг маш олон цуврал нэвтрүүлэг, танин мэдхүйн нэвтрүүлгүүдийг өөрөө хийгээд радиогоор явуулдаг байж. За ер нь бол бид нар нөгөө нэг од мөндөр гээд сууг хийгээд бид өхөн бас л чадхаараа энэ мэдээллүүдийг өгөх гэж хичээгээд идэг шүү дээ. Тэгэхээр энийг айл тэр 1950-ад онд энэ хүн чинь хийгээд явж ийсэн гэсэн үг байхгүй. Одоогоос 70 гаруй жил, баг 80 жилийн өмнө хийгээ явж байгаа. Ингээд 1953 онд хөгжмийн нэр томьёо гэсэн ардын хөгжмийн тухай гайхалтай сайхан лавлах бичиг өөрөө гаргасан. Залуу хүний хувьд гайхалтай сайхнаар те өсөн дэвшиж амжилттай явж исэн үе. Бүх зүйл нь болж бүтгэж амьдрал нь жигтэрч ийлээ. Ингээд сайхан яваад л эдэг дахиад депутат болох, дарга болох боломж гэрэлт ирээдүйд түүнийг өмнө нь нээлттэй байгаа. Гэхдээ түүний дотроос нэг өөр зүйл хатгаад байгаа байхгүй. Тэгээд юу юм гэхэлэр Монгол ардын урлаг тэ Монгол ардын язгуур урлаг, монголчуудын өн эртнээс хаа байсан хүннүг өрнөөсөө тээж ирсэн энэ язгуур урлаг энэ зүйлс баг ингээд мартагтаад байгаа юм байна. Энийг хүмүүс анхаарахаа болоод байгаа юм байна. За тэгээд бид нар чинь хэлмэгдүүлт үе инээ тэр юмар чинь хамаг юмудаа шатаалгаад ингэсэн. Эргүүлээд баг энийг ярихлаар үндэсний үзэлтэн болчих гээд байдаг. Үндэсний үзэлтэн гэхээр эсэргүү инээ тэргээ барай хорчих гээд байдаг. Яг ийм үе байгаа юм байна гэдгийг ойлгоцсон. Тэгээд түүний өмнө бол одоо Бэмбэрийн чингуй, Цэндийн дамжин сургангаа гэдэг хүмүүс чинь биеэрээ ингээд харагдаж байгаа шүү дээ. Энэ хүмүүсийг хааж боогоод байгаа юм байна гэдгийг ойлгоцсон. Тэгэхээр цаашаагаа бол өөрөө дэвшээд явах боломж нь байгаад байдаг. Гэхдээ дотроос нь энэ хатгаад байгаа. За яг энэ уулзуур дээр ирдсэн байгаагаар хоёулаа хамтран ажиллаж ярьж байна. За тийм. За өнөөдрийн зохиолыг гэх гэж байна. Өнөөдрийн нэвтрүүлгийг Улаанбаатар төмөр зам ивент тэтгэж байгаа. За Улаанбаатар төмөр зам маань Түр зогс бүү яар гэдэг нэртэй нөлөөллийн аяныг зарлаад үйл ажиллагаа явуулдаг. За гануушаа хоёулаа ингэж төсөөлөх юм бол хоёулаа галт тэрэгний машинист гэж төсөөлье заяа. Тэгээд ингээд зөндөө бол машинист байгаа шүү дээ. Тэр хүн болгон 7 хоног нэг зүйлийг заавал ярьдаг гинэ. Тинчээ ослын зогсолт хийсэн байна гэдэг. Бүр 7 хоног болгон гардаг. 7 хоног нэг заалттай гардаг. Өөх. Тэгэхээр энэ машинистууд ямар хэцүү нөхцөлд ажилладаг вэ гэдгийг хоёул яаж төсөөлөх вэхээр за хаанаас хэн гараад ирэх бол гэд гарц гарн болгон дээр ингэж анхаарал болгоомжтой явдаг гэсэн үг байхгүй. Одоо энэ чинь Монгол улс чинь төмөр замтай галт тэргээр тээвэр нийтийн тээвэр хийдэг болоод энэ чинь бас л 1940 гэдэг л өөрөө хэдэн онд галт тэрэг очсон мэт. Ер нь бол одоо хэдүүлээ баг ярих юм бол 70 80 жил энэ зүйлтэй хамтдаа амьдраад дасан зохицоор хэмжээний болчихсон шүү дээ тийм. Уг нь яг тийм байхгүй. Гэтэл одоо хүртэл энэ асуудал байсан хэвээрэл энэ гэсэн үг. Тэгээд энэ чинь зөвхөн ослын зохицолтод 7 хоногт нэг гэж байгаа шүү дээ. Тэгээд энэ чинь мөргөлд нь хүний амнаас охирно гэдэг 40 олон асуудал энэ чинь бас давхар болж байгаа. Ийм хэцүү нөхцөлд ажиллаад байгаа юм байна. За тэгэхээр тэр галт тэрэгний урдуур амжиж гарах гээд байгаа жолооч нар маань, ард иргэд явган зорчигч нар маань битгий амжина гэж бодоорой. Галт тэргээ яваад өнгөрснийхэн дараа тэр гарц гармаар нэвтрээрэ гэдгийг бүр онцгойлон захимаар байгаа тийм ээ. За эд хөрөнгөөр хохирч जैन. За дээрэс нь амь насаараа хохирох юм аюул та шүү дээ.
За энэ бүхнийг хэлж өгнө үү гэд Улаанбаатар төмөр замынхан маань бас онцгойлох хүссэн юм шүү. За баярлалаа. За баярлалаа. За яагаад энэ ардын урлаг энэ төр юмыг хориод ийн гэхлээр нөгөө социализм тэр комментарн гэдэг байгууллага чинь хийдэг угаас ганц л үйлдэл байгаа шүү дээ. Тэгээд энэ социалист орнуудад бүгдэнд нь л хэрэгжүүлсэн өчнөн олон орноо алж чадаж одоо хороосон шүү дээ, тий. Яах гэдэг нь гэхэлэр өмнөх түүх бахархал тэр зүйлийг устгах шиж шинэ хөрс тарих гад байдаг. Тэгэнгүүт феодал гэдэг нь одоо манайхан хэлсээр байгаад нэг юм ямар утгатай үгэж мэдэхгүй болтлоо феодал гэдэг байгаа юм, тий. Тэр нь нөгөө нэг одоо хамжлагат одоо эзэн хаантай, ноёдтой, алтан ураг, удам угсааг хүндэлдэг тэр зүйлийг одоо феод гэж нэлээд байх нэ. Тэгин гол нөгөө үндэсний үзэл бахархал тэр болгоны чинь илэрхийлж байгаа зүйл нь тэр ардын урлаг, дуу хөгжим. Энийг мартаагүй цагт энэ хүмүүс шинээр хөрс тарьж болохгүй юм байна гэд. Тэгээд энэ феодлын өнгөрсөн үеийн үлдэгдэл гэж ардын урлагийг шахаж эхэлсэн юм байна. Үндэсний урлагийн маань. Тэгээд нөгөө Монгол хүн байж бид нар те яг нөгөө төрөний хэлдгээр хэдэн мянган жилийн өмнөөс уламжлалж ирсэн энэ сайхан зүйлээ хэлж чадахгүй тэр нөгөө зөвлөлтөөс ирж байгаа тэр зүйлс болгоныг шин зүйл гэж хүлээж аваад энэ хоёрын чи хоорондын үнэлэмж ингээд эхлэхгүй те ингээд эхэлсэн болохоор тухайн хүний дотор ингээд нэг юм хатгаад ингээд зовоогоод л байж л те. За ингэж жагаад 1957 онд энэтхэгт сургууль сурах боломж олдоод энэтхэг рүү явахаар болж байгаа. Тэгсэн чинь өөрөө яасан ихлээр одоо энэ дахиад нэг гоё юм гарч ирсэн. Гэхдээ би чи Монгол хүн шүү дээ, тий. Монгол хүн байна да. Иж бүрэн сайхан Монгол хувцастайгаа явна гэд. Тэгээд сайхан дээл, малгай, хөөрөг, дайлан, хит худаг бүрэн иж бүрнээр нь хийлгэж авсан байгаа. Тэгээд урагшаа Бээжингээр дайраад хит хоног яваад цаашаа энэтхэг рүү явсан. За ингээд явхдаа дээл, малгай хувцсны тэрийг амтгаа явнаа л гэж бодсон байна. Тэгээд яг го тухайн үед чинь 1957 гэхэлэр манай Монгол орн Хятадтай харилцаа муудаагүй байсан үе л дээ. Дайсан гэж үздэггүй. Тэгэхээр нэг хилээ хаагаад социалист анд нөхөр гэж үздэг байсан үе нэ. За 1960-аад оны дунд үеэс Орос Хятад хоёр хоорондоо муудалцаад эхлэхэд манайх нөгөө Оросыгоо дагаад те Хятадтай муудалцаад хилээ хаасан тохиолдол гардаг. Тэгэхээр Монгол оюутнууд Бээжинд хэд хоноод цаашаа энэтхэг рүү явсан байдаг. За тэгэнгүүт л энэ тухай яг тэр сургуульд хамт явсан одоо найз Ахмад дипломатч, орчуулагч, соёлын гав үзэтгэлтэн Гиндэн Дарам гэдэг хүн байгаа. Энэ хүн яг тэр тухайгаа ярихдаа ингэж хэлээ. Энэтхэг сургуульд явхаар болоод Нямсүрэн бит хоёр эхлээд Бээжинд очсон юм аа. Тэгсэн чинь төр хүлээж байгаараа хойноос чинь нэг хүн ирэх юм шиг байна гэсэн. Тэгсэн маргааш өрөө нэг хүн хүрээд ирлээ. Тэгээд энэтхэг явах хүмүүс мөн үү гэж байна. Тийм ээ гэсэн. Би та нартай хамт явах хүн байгаамаа гэж. Тэгсэн тэр нь Бадраа маань байлаа. Зүс гараагүй боловч ичнээ мэддэг дээ. Яагаад тэгэхээр түүний бичсэн нөгөө нэг нийтлэл те нөгөө нэг хичээл мичээл энэ юмуд нь сонин хөвлөлд их бичигддэг байсан учраас би дэрэгдээс нь ичнээ мэддэг тэгээд хүндэлдэг ийм хүн маань байсан юм аа. За тэгсэн чинь Бадраа маань тэгж байна. За бүгдээрээ сайхан Монгол сэхэтэн хүн ямар байдгийг өстө үзүүлэн шүү. Тэ? Та нар дээл хувцс, гутал хувцс чи юм байгаа юу гэж асуусан. Хит худаг хөөрөг дайлан гэд юу тим юм хэрэгтэй гэд хэлж байгаа. Тэгсэн чинь гөө тийм юм байхгүй гэл нөгөө хэд тэгсэн баг. Тэгсэн чинь үүшээ тийм байж болохгүй штэ. Улс орныхоо нэрийг бодно шүү. Эндээ хит хон захиа занаг бичээд авчруулж гараасаа. Элчингээс бас мөнгө төгрөж өгөх бах. Эндээсээ олж болох юм байвал эндээсээ бас олж авъя. Тэгээд нөгөө хоёр нь яг хэлсэн ёсоор нь бэлдэж аваад цаашаа явсан да гэж энэ хүн дуусч байгаа. За ингээд ер нь бол жил гарan энэтхэгт санскрит хэл тэ энэтхгийн уран зохиол сурч ирсэн байдаг. За тэгэхээр одоо бид нар ч гэсэндээ одоо одмондөө суугмаа дельта аялалгаа хийдэг. Бид хэд одоо ингээд сонсогч нартайгаа бид бүхний тэр дельта аялалд нэгдэж байгаа хүмүүстэйгээ хамтдаа аль болох бас дэлхийн улс орны соёл иргэн шилтэй тэр нөгөө түүхэн газрууд за монголчуудын маань бас туулан байлдан дагуулж исэн тэр газруудаар ч юм уу яваад одоо бас түүхтэй ингээд холбогдолтой танин мэдхүн аяллуудыг хийхийг зорддог. Ингэхдээ бид нар бас л яг дээлээ өмсөд явахыг боддог. Бид бүхэнтэй хамтдаа явж байгаа аялагчид бүгдээрээ дээлтэйгээ явдаг тийм. Бид нар тэгээд Египтийн пирамидын өмнө ихэд 50 60 далаараа Монгол дээлтэйгээ ингээд явж байгааг харах бас сайхан байдаг шүү дээ, тэ. За яг л иймэрхүү зүйл бас гарч иж. За ингээд жил ямар ч сураад санскрит хэлмэл сураад тэ. Ингээд энэтхийн бас нэг утга зохиол мохиолыг судалж байгаад ингээд ирсэн байна. Ирээд яагаад тэр эсэргүүн гэдэг зүйлд орчиж байгаа юм бэ гэхэлэр тухайн үед шинэ жил болохгүй юу? За тэгээ шинэ жил болсон чинь сүлд модны наадан болсон юм байна. Тэгин гол манай он чинь нөгөө нэг урлаг соёл, дуу хөгжим тэр юмыг ярьдаг те. Тэгснээ одоо нөгөө хоошоо сургуульд явж ирээд хөгжмийн найруулга зүгээс сураад ирсэн. Урагшаагаа ч ингээд энэтхгэрүүч яваад ингээд юм уу. Ингэж явхлаар энэ хүн бас нэг юм наадам гэдэг юм уу, ийм шоу гэдэг юм уу те. Шинэ жилийн цэнгүүнийг бас зохион байгуулах эрх бүхий л хүн байгаад байгаа байхгүй. За тэгээд харшийн ёлк маягийн те. Одоогийнхоор харшийн ёлк. Сүлд модны наадам гэд тухайн үед одоо шинэ жилийн
одоо оройн цэнгүүнийг хийхээр болж байгаа. Энэ нь 1959 он гарах шинэ жил юм билэ. 1959 он гаргаж байгаа. Тэгээд сүлд модны наадмыг Бадраа өөрөө зохион байгуулж хийхээр болсон. Тэгээд одоо манай спортын төв ордон биш үү? Спортын төв ордны том заал нь нэгжгэр том шинэ жилийн цэнгүүнийг хийсэн юм байна. За ингээд хийхтэй шүү дээ. Ордны гадна талын үүднээс нь одоо энэ хүн дээ шүү дээ. Гадна талын үүднээс нь эхлээд маш гоё жимгэлсэн. Орос, Англи, Хятад 10 гаруй орны хэлээр шинэ жилийн мэнд гэсэн бичгийг бичээд чимгэлсэн байна. Тэгэн гутлаа монгол хэлээрээчсэн бичсэн тууснуудаас өлгсөн. Бадраа өөрөө одоо нөгөө цоо иж бүрэн хэрэгсэлтэй монгол дээлээ өмсөд шинэ жилийн цэнгүүдээр монгол дээлдэг очсон. Шоу цэнгээдсэн гоё болсон. Тэгсэн чинь шинэ жил дээр дээл өмсөж очсон. Дээрээс нь монгол бичгээр бичсэн тууснуудыг зориуд өлгсөн байна. Энэ нь өөрөө үндэсний үзлийг сутсан гэж шүүмжилт донгодсон байна. Яаж ийм ихлээр одоо энэ монгол бичгээр гэж штэ тий. Энэ 1959 он гарахыг хэлээд байна. Тэгэн гут 1940 хэдэн оноос ахуулаад бичиг үсгээ сольж байгаа штэ. Нөгөө нэг монгол бичгээ кириллээ сольж байгаа байхгүй. Тэгэхээр чин кириллээ солиод бараг 15 6 жил 7 8 жил ч юм бараг 20 жил болчиход байгаа чин шинэ жилийн мэнд хүргийгээд маш олон орны хэлээр бичгтээ тэр дунд нь тууцсан гэхэр болсон байхгүй тий магадгүй. Тэгэн гол монгол бичгээр бичсэн шинэ жилийн мэнд хүргэе гэсэн тийм юм ингээд хийчихгүй шинэ жилийн тэмүүлэл дээр. Тэгээд өөрөө дээлмэлтэйг ирээд ингэчихлээр түүнийг үндэсний үзэлт ингэж тэгээд мөрдөж шалгаж эхэлсэн баг. Тэгээд зогсохгүй. Ер нь бол одоо ингээд мөрдөж шалгана гэдэг чинь одоо тэгээд радиогоор юу ярьж гин энэ хүн юу бичин яаж нээж гин бүх холбогдолтой юмуд шалгаж хөөсөр хагаад 1959 онд үндэсний үзэлтэн эсэрхүүн гэгдэж одоо донгодохдоо бүр нутаг заагаад цөлсөн. За тэгээ ер нь бол цөлхөөр болоод тэгэн гутал нь Цэдэн бол дарга дээр манай яваад орсон юм байна. Ороод Цэдэн бол даргад хандаад эхнэрийн маань бие муу байгаа. Тэгэд эмнэлэгт удаан хэвтэж байгаа саяхан гарч ирсэн. Манайх 3 балчир хүүхэдтэй гэд учраа хэлсэн байна Бадраа гоо. Тэгсэн чинь Цэдэн бол дарга тийм үү. За би хурлаар оруулж ярилцъя гэд тэгсэн юм. Тэгээ үдсэн чинь гаднаас төмөр очир гих дарга ороод ирлээ гэж. Тэгээ Бадрааг хараад чи чин хөдөө яваагүй юугаа хийж байгаа гэд тэгсэн баг. Тэгсэн чинь Цэдэн бол дарга хажуугаас нь эхнэрийнх нь бие муу гинэ олон жоохон хүүхэдтэй байна. Заавал нутаг заах хэрэгтэй юу гэд тэгсэн чинь төмөр очир болохоор тэр ямар хамаа байна. Майн баяраар жагсаж хахад биднийг хараад дооглож ураа гэж орилохын оронд наа хүн чин хураа гэж орилдог гэсэн. Чи үг дуугүй яв. Тэр яв гэсэн газар руу яв. Харин ажил сайн хийгээрэй гэдгсэн баг. Тэгэхээр нь Бадрагийн гидэн хөдлөөд би таныг их хүндэлж явсан юм. Ийм өчүүхэн бодолтой гэж бодсонгүй. Би угаасаа ажлыг муу хийж чаддгүй хүн гэдэг хаалган савхаараа явцсан байгаа. Тэгэхээр яагаад одоо энэ үйл явдал дээр одоо дахиад нэмээд тайлбар хэлэхэд социализмын үед Октябрийн баяр болон Майн баяр гэх томоохон баяраар Сүхбаатарын талбайд маш том жагсаал болдог байлаа. За нам төрдөө үнэнч байж хайрт дарга нараа халуунаар дэмжиж байгаагаа илэрхийлж жагсдаг жагсаал гэсэн үг. Бүх хүмүүсийг албан байгууллагаас нь хүчээр жагсаалд очихыг тушааж очихгүй бол шийтгдэг тийм жагсаал юм. Тэгээд Сүхбаатарын бунхан дээрээс дарга нар ард түмэн рүүгээ даллан ард түмэн нь баяр ёслолын байдалтай нүүр дүрэн инээмсэглэж цэцэг шаар барин дарга нар руугаа даллаж Орос ёсоор 3 удаа ураа гэж те орилж хашгирдаг тийм ёслол төгөлдөр одоо арга хэмжээ болдог байж. Тэгсэн чинь тэр үеэр нь мань эсэргүү нөгөө нэг жамцсан Бадраа яадаг вэ гэхээр хүмүүсийг ураа гэж яхад нь урдаас нь Монгол ёсоор хураа гэж зогсож идэг. Түүнийг нь дэрэгдэн зогсож исэн хүн амтан сонсчоод те очиод матчихж байгаа юм. Тухайн үед ч юм бол бүр 3 хүний нэг нь бүр ингээд матаач те цаанаас нь ч бүр тэгхийг шаарддаг байсан үе гэж. Тэгээ бас хөөрөг хэргэлдэг те хөөрөг хэргэлдэг хураа гэж орилдог. За тэгээд шинэ жилийн цэнгүүн дээр монгол үчгээрээр ингээд баяр маяр бичигээд ингээд юм гаргачихсан. Дээрээс нь өөрөө нөгөө богд зан озрын дарь ихийн зургийг ширээн дээрээ дандаа байлгадаг. Гэх мэтлэн буруутгсан баг. Тэгээд хөөрөг хэрэглэгчд юм уу энэ зургийг ширээн дээр байлгана гэдэг нь одоогийнхоор бодохоор хэдүүлэн чинь юу нь буруу гэж те. Гэтэл тэр үед бол үндэсний гэсэн юм болгоныг хордог боодог байсных нь илэрлэн л энэ. Энэ хүн хөөрөг байснараа, энэ хүн дээлээ өмсөө шинжлэх цэнгүүнд олснараа, энэ хүн монгол үчгээрээ баяр хүргэе гэж бичснээрээ хураа гэж орилснараа энэ хүн эсэргүүн болчихж байгаа байхгүй. Тэгээ бүр нутаг заагдах болсон. Гэтэ яг хөө энэ нөгөө талдаа зүгээр шалтгаал та. Зүгээр шалтгаан хайж байгаа. Гол шалтгаан нь юу юм гэхээр нөгөө радиогоор яриад байгаа юмуд нь байхгүй. Монгол ардын дуу гэрдэг энэ хүн. Нөгөө нэг хааж боогоод байгаа тэр зүйлийг Монгол ардын дуу, хөгжим энэ болгоныг их радиогоор тоглож хүмүүст ингээд дахин сануулад байдаг. Тэгээд үндэсний үзлийг дэврүүлж яана гэж үздсэн учраас энэ хүнийг бол одоо хаах боох хэрэгтэй юм, авчих хэрэгтэй юм гэж. Тэгээ бүр монгол хүн, монгол хөгжмөд сонсч болохгүй хэцүү байсан энэ цаг үед те
Ер нь бол хэцүү байсан л гэдэг нь тодорхой болчихж байгаа юм. Энэ үед энэ хүн ингээд уургаад байсан учраас түүнийг шалтгаан гаргаж ирээд тэгээд цөлөхөр болж байгаа байхгүй. За тухайн үед яг хуу социалист одоо Монголд ч те ер нь бол дэлхийн одоо социалист орнд зөндөө байсан л та. Ер нь бол гэхдээ давмгаалж байгаа юм юу юм гэхээр социалист реализм гэдэг ойлголт юм байгаа юм. За энэ тухай манай Од мөндөр суугийн маань соёлын нэвтрүүлгүүд бас айгүй олон дугааруудыг хийсэн. Ер нь бол юу гэж байгаа юм гэхээр Орос зөвлөлтийн үзэл сурталыг шууд хуулбарлан дагах буюу социализмын сайн сайхныг ард түмэнд магтан алдаршуулах нэг өсөндөө үүсмэл урлаг гэж хэлж болох юм те үүсмэл реализм гэж байгаа учраас тэгэхээр 1930-ад онд Орос танх бий болсон одоо урлагийн нэг урсгалаа гэж үздэг. Бүх дуу хөгжим, ном зохиол, зураг, кино, концерт бүгд энэ урсгалд багтдаг. Гэхдээ яг яавал энэ урсгалд багтах вэ гэдэг нь бас тийм тодорхой дүрм байхгүй. Яг уу гэхээр дарга нар үзмжээрээ шийдчихдэг. Тусгай хэн шалгадаг газар хөтлөлийг байгуулсан. За утга зохиолыг хянах газар гэдэг нэртэй. Тэнд байгаа хэдэн дарга нар нь тухайн бүтээл социалист реализмд хэр таар тохирж байгаа гэдгийг хоорондоо яриад шийдчихдэг. Дарга нар болно гэвэл болно, болохгүй гэвэл хаана хорин устгана. Түүнийг битсэн хүнийг нь барина, одоо хорин цөлн яадгийн юм боё. Тэгээ намын төв ороо болон соёлын яам дээр ийм тусгай хилцүүд байсан. За хамгийн сүүлд гэх юм бол бид нар дурдчихсан да 1989 онд харан хамтлаг. Тэг яг ийм шалгуураар ороод тэгээ бараг л та нар юу дуулаад байгаа хувц нар яаснаа үг хэл чинь юу юм ингээд шүмжилж явах яг тэр үед нь Монгол улсын ардын жүжигчин Эрдэнэбат хааны оюунгой одоо цаг нь болсон тий залуусаа дэмжих хэрэгтэй гэд тэгээ тэндээс харан хамтлаг анх тоглолт хийх хэрэгтэй аваад тоглолт хийж гарч ирдэг штэ. Тэгэхээр ер нь бол 1989 он гэхэд яг тэр агаар байсаа л гэсэн үг байхгүй. Тэгээд социализм буюу социалист реализмд хизээж тохирдгүй хоёр зүйл байдаг. Тэр нь юу юм гэхээр нэг нь хөрөнгөтний үзэл суртал нөгөөх нь үндэсний үзэл. Тэгэхээр манай хүн бол ерөөсөө энэ хоёрыг хоёулангийн баг хийгээд байгаа л хэлбэр болчихж байгаа байхгүй. Тийм болохоор Монголын үндэсний урлыг хориглож баг мөхөх шахаж исэн. Тийм үед нөгөө хүн чим дэвшиж явж байх байсан боломж инээ тэр юмудаа бүгднийг хааж агаад нэг чигээ сонгосон байх юм. За тэгээд энэ салбарт чинь яг ийм хэцүү хүнд цаг үе байлаа ч гэсэндээ яг энийг сөрөн зогсож исэн. Одоо бамбар болж үлдчихэж байгаа тэр шуурган дундах бамбар гэдэг шүү дээ энийг сүр зогсож байгаа салбар болгонд байсан бааtruуд бидэнд байсан шүү гэдгийг Од мөндөр суугийн Адар анир нэвтрүүлэг байнга сануулад байдаг. Нийгэмд ад үзэгдэж шорон гяндан цөллөгт явж амьдралаа сүйтгэхээ мэдсээр байж шүд 100 Монголынхон төлөө зүтгэсэн тэрслүү тэнгэрүүд гэж нэрлэгдэх тийм хүмүүс байсан юм аа. Тэгэл Бэмбэр Энчингой байна, Цэндийн Дамдын Сурунгой байна. За Монголынхон үлгэр домог те аман зохиол, ёс заншлыг судлах, хайж олох, бичиг соёлын өвөө хамгаалах энэ бүх ажлуудыг энэ хүмүүс мань хийж илээ. Дээрээс нь Монгол хүний эрх чөлөө, их түүхийнхэн тухай чойном хоолоогоо сөйтл орилж исэн. Тэрнийхээ дагуу шоронд хийгдсэн те цаашаага цөллөгт явсан, үхэн үхтлээ хаагдаж боогдсон. Мөн зураач Ядам Сурунгой байна. Мөрчингийн Ядам Сурунгой. Ардын уламжлалт зургийн урлага хадгалж хамгаалж ил далд зурган дотроо нуум зурж те ингэж үлдээж исэн. Тэгвэл Монголын ардын язгуур урлагийг таслахгүй хадгалж хойч үедээ одоо хүргэх дамжуулах энэ үргийг нөгөө нэг эд цаашаа амьдрал ах бүх юм нь гэрэлтээд байсан ч гэсэндэ Жамцын Бадраа нуруунд дээр үүрхээс шийдсэн баг. Ингээд өчтөчнөн удаа дээрэс нь нухчин дарж гიშгэлж яхад тэр болгонд нь дахин өндийж болсоор байгаа. Би л хийх ёстой тий. Миний үеэр л энэ гайхалтай өв соёл маань тасарч болохгүй. Тэгэж болохгүй гэж шүд 100 тэмцсээр байсан хүн гэсэн үг. За ингээд цөллөг буюу Монголын радиогоор үндэсний үзэл сурчилсан хэрэгт орж ажилласаа халагдаад Ховд аймагт нутаг заагдчих. За хоёулаа хамтран ажиллаж байна. За өнөөдрийн дугаарыг чанартай амьдрын Мортон Residence event гэж байгаа. За Мортон Residence нь зайсан толгойн зүүн талд Америк сургуулийн Чанхойд байрлаж байгаа ийм хотхон байгаа. За гой давуу талуудтай эднийх. Хотхондоо дээж өргөх талбайтай гэдэг бол хамгийн гой давуу талуудын нэг нь. За хүүхдийн тоглоомууд нь дайнд улсын алдарт компани брендийн тоглоомууд байх жишээтэй. За боддоор харахад хажуу талын байрныхаа цонхуудыг хаахгүй зорилгоор 45 м-ийн зай төлөвлөгдсөн байна. За тэгэхээр яг цонхоор харахаар хажуу талын байранд нэг хүн нүцгэн яваад байдаг шүү дээ. Тийм болохгүй гэсэн үг байна. Та дуран байрал зогсохгүй бол. За 375 айлд 430 авто зогсоол төлөвлөсөн байгаа. За хамгийн гоё юм ярихад тактик 100% үнэндээ тооцоогүй юм байна. За ингэснээр худалдаа авахч маань 20-45 сая төгрөгийг хэмнэх ийм боломжтой болж байгаа. За мөн ус цэвэршүүлэх системийг хотхныхаа хэмжээнд суурилсан. За зайсангийн айлууд ялангуяа зөвхөн зайсан ч гэлтгүй. Ер нь шинэ орж байгаа хотхнууд, байрнууд усны асуудалтай гэдэг.
За тэгвэл Мортон резиденсийнх маань усны асуудлыг шийдэх гээд тийм ус зөвшөөрлөх системийг утганы хэмжээнд суйрлуулсан байгаа юм билээ. Одоо энэ манайх тийм систем байхгүй. Бид нэр одоо сарда хитэн төгрөгөөрч зөвшөөрлөгч аваад байгаа юм. Зөвшүүлтөр аваад байгаа юм. Тэгээ тэрийг аваад харангуут нийл хар зөв юм юу гэж байгаа юм бэ? За яг одоо энэ зайсан тулгаан зүүн талд хотхон дээрээ загварын байр нь байж байгаа. Тэнцээ очиод өрөөний зохион байгуулалтууд за барилгын материал энэ төргээд дэлгүүрийн мэдээллийг авах боломжтой холбогдох дугаар нь 76 тэгтэг 67 юм байна. За баярлалаа. За баярлалаа. За би сая нэг яг хамтарч ярихын өмнө нөгөө цөллөгт явчлаа гэдэг нэг жоохон мушичлаа л да инээнэгүй маягийн болчлаа л да. Яагаад чи мэдгүй би нөгөө ховд руу цөлсөн гэд ихлээр нь яагаад явж ховд руу гэж те цөлж байгаа улсууд нь ч гэсэндээ бас л нэг юм мэддгүү ч юм уншдгүү ч улсууд байж тээ гэж бодохгүй юу. Яагаад тэгэхээр ховд аймаг мөн бол олон ястны юм өлгийн нутаг шүү дээ. Тэнд чинь бас жинхэнэ ардын урлаг нэдэр юм гэж маш их өв хадгалагдаж байгаа газар шүү дээ. За 1959 онд ингээд цөллөгдсөн. Тэгэнгүүт цөллөгдөхт ч одоо өөрийнх нь хувьд 33 34 настай байхгүй. Надаас бараг тийм дүү шахуу байх гэдэг шүү дээ. 33 34 настай. Тэгээд 3 хүүхэдтэй хүүхдүүд нь ялах. Тэгээ эхнэр нь жоохон бие муу байгаа. Тэгэнгүүт манай 1959 онд цөллөгт явахдаа эхнэр хүүхдээ ороход ганцаараа явж байгаа ховд аймаг руу. Ер нь бол нөхцөл байдал хүн байсан бололтой гэж байгаа. Ягаад тэгэхээр нэг жилийн дараа гэсэн чинь 30 эдгэн настай залуу цус харавчиж байгаа. Бүү тархиндаа цус харавж байгаа. Тэгээд бүр хэвтэрт ороод Улаанбаатар хотод хүртэл хөргөдөж ирсэн байдгийн байл. За цөллөгт байхдаа Монгол түмний дуртай үеийн үед дуулагдж байгаа жаргаах зүрхэн дууныхаа шүлгийг бичсэн байдаг. За энэ шүлгийг нь бол хожим нь одоо гончиг сумлагаа найзан те ая хийгээд тэгээд дуулгасан байдаг. За энэ дууны эхний хоёр мөр нь 1958 онд Монголынхон газар нутгаас маш том хэсгийг буюу 2440 км² газар нутгийг Оросуудад өгснгийг эсэргүүцэж бичсэн гэж одоо зарим хүмүүс ярьдаг ард түмний дунд яриа байдаг. Энэ юу юм гэхээр хараа нөгөө хүүдэн татсан сардаг байна хөө гэдэг энэ дуу байдаг шүү дээ. Тэгэнгүүт л энэ дуу чинь хүүдэн татсан сардаг байна хүний нутгийн хангаа юу да гэж эхэлж байгаа байхгүй. Тэгээ хүслэн татсан амраг тэрмэн хүрэн зүрхний уяа юу да. Яг цөллөгт байх үедээ. Тэгээд салхин сэнсрэн эсгэрч байна санаа бодлыг дэнслүүлэндээ санан гансран мөрөөдөж сууна саран чандаа тэмүүлэндээ. Тэгэхээр одоо бас нөгөө нэг тэр яг тэр нөгөө нэг нутаг орны тухай ингээд дуулаад байгаа нь үнэн байна, бичээд байгаа нь үнэн байна. Тэгээд цөллөгт байхдаа гэр бүл эхнэр хүүхдээ санаж байгаа гэдэг тэр зүйл нь бол энэ дотор үлдсэн байдаг. Тэгээд энэ дууг бол одоо манайхан надаар хэлэлтгөө маш их сонссон дуунуудын нэг шүү дээ, тий. За тэгээд үнэхээр ганцаардаж бас гуниглж исэн дотор нь харагддаг. За цус харваад эмнэлэгт хэвтсэн юм байна л да. Тэгээд цус харавчаад эмгээд ухаангүй болоод эмнэлэгт очсон. Тэгээд нэг хэд хоног ухаангүй байж байгаа. Тэгээд ухаан орж байгаа байхгүй. Тэгээ ухаан ороод мэдээж нөгөө нэг ингээд за үхлээс ямарчсан мултарж штэ тийм баг үхээд сэрж ин гэсэн үг штэ. Тэгээд нүдэ нээсэн чинь хаашаал харна тийм цав цагаан. Эмч цовлогч цагаан хувцастай хан таазан цав цагаан. Тэгээд сандран гүйлдээл ингээд тэгэж харж байгаа ингээд гүйжийг нь хараад ингээд бүр түрхэн сандаг гинэ өөрөө. Тэгээд үхлийн аюулслаас намааг ингээд аварсан энэ сайхан хүмүүсийнхээ баярлуулж явахын санг дотор нь бодол төрсөн байсан. За тэгээд бас шинэ жилч төгч исэн юм байна. Тэгээд төд удалгүй нэг шүлэг битсэн байгаа байхгүй. Тэгээд тэр нь удахгүй дуу болсон байдаг. За энэ дээр нөгөө гончиг сумлаага хөгжим хийгээд тэгээд дуу болсон. За энэ дууных нь үг нь юу гэж эхэлдэг юм гэхээр цалин мөнгөн тэнгэртээ цасан угалз наадулсан цагаан торгон өмсгөлдөө цацаг чимгээ сагсуулсан. Энд ч одоо нөгөө нэг шинэ жилийн байлс гэх те одоо ерөөсөө л манай шинэ жилийн чинь сүлд дуу шүү дээ те энэ дуу яваад л нэг цаанаасаа шинэ жилийн урамсгал орж байгаа мэддэг шүү дээ. Тэгэхээр яг энэ нөгөө сүрлэг Монгол орныхоо өлчирж авахыг бадраасан сүлд модныхоо наадмаар өвлийн элчийг хайлуулцгаая гэд энэ сайхан шүлгээ бичсэн байдаг. Түүнийг нь гончиг сумлоогоо ингээ сайхан хай хийгээд ийм сайхан дуу болсон байдаг юм байна. Тэр яг цөллөгт байгаад цус харваад тэр хүнд хэцүү байх үед нь ингээ бодогдсон зүйл учраас. За ингээ цөллөг бол одоо хэр удаа үргэлжилсэн юм дээ 1 жилийн хугацаа мөцөдөл байсан юм шиг байна. Тэгээд цөллөгөөс ирээд 3 жил эмнэлгээр явж иж арай гэж хөл дээр босч ирсэн гэж бодглоо. Тэгэхээр биеинд нь бол үнэхээр хүнд байсан. За тэгээд цөллөгөөс ирээд одоо энэ тэр чинь нөгөө нэг харваад айгүй бол ирцэн юм байна л да тий. Тэгээд асар масархаар болсон баг. Тэгээд 3 жил түүнийг эхнэр нь бадарч гэдэг. Эхнэр нь одоо өөрөө төрхийн их баригч эмч хүн байсан. Тэгээд эхнэр нь ёстой нэг айл байдгаараа ачлт тордож байгаад одоо хөгшнийгоо те нөхрийгөө босгож авсан баг. Өөрөө тэгээ ядчил бас би муутай байсан, 3 балчир хүүхэдтэй байсан. Тэгээ дээрэс нь нөхөр нь ийм байдалтай болоод ирцсэн. Тэгээд өөрөө бас ажил хийгээд ингээд одоо 3 жилийн хугацаанд ганцаархнаа яг энэ айлыг ингээд аваад яваад ингэсэн ийм эмэгтэй байдгийн байл.
За тэгээд энэ хоёрын танилцсан түүхийг нь бас дурдах ёстой. Айгүй өөрхөн. Бадрауга нөгөө оюутан болчоод оюутан болсон хойно 100 амралтаараа нутагтаа очисон юм байна л да. Тэгээд нутагтаа очиод сумын төв дээр нэг үдшилэг хөтлөх болсон гэж байгаа. Тэгээд сумын 10 жилийн сургуулийн нэг охинтой хамт хөтлөхөр болсон. Тэр хамт хөтлөж байгаа охин нь ирээдүйх нь насан туршийнх нь хань үр хүүхдийнх нь ээж одоо хайрт сайхан төшиг тулгуур болсон хань нь байсан баг. Тэгээ яг үдшилгээ хөтлөж дуусчаад заяа. Бүжиг болсон. Тэгээ бүжигэн дээр гайгүй сайн танилцж авсан нөгөө охинтойгоо 10 жилийн сурагч охин байх нь ш. Тэгээд орой салах болохтой Бадраа. За би маргааш шот руу явнаа. Чи намайг сургууль төгсдөл итгээд хүлээж чадах уу гэж асуусан байгаа. Охин өөдөөс нь их сарж агаад би чаднаа л гэсэн. Тэгээд маргааш нь хот руу буцаа явцсан. Тэгэл болоо өөр яасан юм байхгүй. Ингээд нөгөө хэлсэн нь ч итгэл алдалгүй, хүлээсэн нь ч одоо тэг итгэл алдахгүй. Ингэж явсараад энэ хоёр маань хамтдаа бүхий л амьдралаа туулсан байх нь байна. Тэгээд яг сүүлд ихнэр нь чи яагаад танихгүй шахам те ийм охинд намайг хүлээгээгүй чадахгүй итгэж болох уу гэж асуусан юм бэ гэсэн чинь угаасаа би чамайг анхаарал энэ охин миний насны хань болох байхаа гэж бодогдсон. Тэгэл ингээд чамд хэлсэн. Тэгээ үнэхээр тэр үгэн ч гэсэндээ насныхан те төшөдлөгөр болсон хань мөлий гэж. За тэгээ цөллөгөөс ирээд биеэ эмчлүүлсэн боловч одоо 3 жилийн хугацаанд эхнэр нь ч ингээд ачтаа тэгээд эмзэг домлох гэж яваад ер нь бол цөллөгт байгаа дараа нь бас яадаг вэ гэдгийг бид нар чойнмогонд дугаараас хангалттай харсан шүү дээ те. Тэгээд одоо нэг ажил төрөл хийя гэд хайхлаар улс төрийн одоо хэрэгтэн эсэргүү гэдэг утгаар нь ажилд авч болохгүй шүү гэсэн тушаалтай. Тэгэл ажил хийгээл ингээд арай ч юм нэг ажил олоод те нэг хийж идэл намын дөрөөр оноос одоо цаанаас нь юу ирээд наа хүнээ халаа те ажиллахгүй гэждэг. Тэгээд бүр цаанаас нь ажилд орё гэдэг тэгэхээр заавал нөгөө бас намын дөрөөр оноос зөвшөөрөл авсан байх ёстой гэдэг юм ярьдаг. Тэгэхээр нөгөө өөрөө өдсөндөө тэрэн дээр нь шоглоо жоохон тоглоод те би чи их том хүн штэ намайг ажил хийхгүй намын төв ороод мэддэг штэ гэх мэтлэн мошилсдаг байсан. Гэхдээ энэ хоорондоо бол зохиол бичих, судалгаа хийх, юм орчуулах гэх мэтлэн те зүгээр суугаагүй юм бэл. Эмчтүүлж чадаа хүртэл зүгээр суугаагүй судалгаагаа өргөжлүүлж ирсэн. Ардын урлагийн лавлах толь бичиж гадаадын сонгогдох зохиолуудыг орчуулж ирсэн. За ингээд 1963 онд Монголын түүхэнд бас нэгэн онцгой үйл явдал болж байгаа нь 1963 оны 5 дугаар сарын 10-ны өдөр улсын дөөр бүжгийн театрыг байгуулахаар шийдвэрлээд 5 дугаар сарын 15 гэдэг өдрөөс нь ахуулаад Чайковскийн Евгений Онегин гэдэг дөөрээр нээлттэй хийхээр болж байгаа. Тэгсэн чинь энэ Евгений Онегин гэдэг дөөрийг нь Жамцын Бадрауга орчуулж өгсөн байна. Ингэж Монголд анх дөөрийн театр болж те нээлттэй хийх тоглолтоо хийж ингэ тавьж ирсэн. Тэгээ Бадрауга энэ дөөрөөс гадна дахиад таагүр гэх дөөрийг те энэтхэг хэлнээс нь за Галидас гэдгийг санскритээс за Фаустыг Францаас Тоска гэдэг дөөрийг Италиас орчуулж энэ болгоныг Монголын дөөрийн театр дээр тоглогдсон байдаг. Бас Испани хэлнээс олон дууны шүлгүүдийг бас орчуулсан. Тэгэхээр чи энэ хүн Монголын дөөрийг те босгох тэр одоо дөөрүүдийг бүгдийг нь орчуулж өгсөн байх гэдэг шүү дээ. Гадаад хэлнээс өгүүлэг тууж роман ч гэсэн орчуулж гаргасан нь зөндөө байдаг. Орчуулга хийх арга найруулга зүг хинээс сурсан гэхэлэр өөрийнхөө багш. За энэ хүний одоо гарын ганцхан шав гэж байгаа юм л да Жамцын Бадраг. Энэ хүний багш нь болохоор Бэмбэр Энчингуй байхгүй. Тэгэхээр Бэмбэр Энчингуй яаж одоо гадаад хэлнээс ямиг орчуулахын найруулга зүг нь яаж хийх юм бэ гэдгийг Жамцын Бадраад зааж өгсөн багш наа гэсэн үг. Тэгээд намайг залхамжлах хүн бол одоо энэ Бадраал байна да гэж нэр зохин хэлж ийсэн тухай хүртэл байдаг. Бэмбэр Энчингуй ингэж нэр зохин хэлж ийсэн гэдэг. За гадаад орчуулгын хажуугаар өөрөө бас нөгөө шүлэг зохиолыг бичсээр л байсан. За сүүлд 1980 онд Сүнжидмаа гэж ардын дуунаас сэтгүүлсэн дуулалт жүжигийг бас бичиж тоглуулсан байдаг. Түүнд төрийн шагналд ловсон шарууга хөгжмийг нь бичиж ардын жүжигчин Сэвждийн Сүхбаатар руугаа бүжгийг нь тэглэсэн байдаг юм байна. За дууны шүлгийн тухай ярих юм бол одоо дууны шүлгийг бол одоо бүр хичнээн юм бэ 400 гаруй дууны шүлэг бичсэн гэж байгаа шүү дээ. Зөв тэрнийх нь нэг нь л ихэд бидний мэддэг саяхан дээр цалин мөнгөнд ингэртэй гэдүүлээ хэлжлээ. За тэр нөгөө хөслөн татсан те хангаа байна хөө гэдэг энэ дуугийн бас Монгол хүн бүгдээрээ мэдний нэг нэлжлээ. Тэгээ халуун хэлхэн нутаг дууны шүлэг байна те. Гэх мэтлээ ингээд нэг юм 3 4-ийг нь бол ингээд хэлэхэд л манайхан бүгд мэдчихэж байгаа. Гэтэл энэ хүн чинь 400 гаруй дууны шүлэг бичсэн. За жишээ болгоод нэг шүлгийг нь бас зөвхөн түүхийг нь яриад өгч те. Жанцсан нурууга ижигээ алдаад удаагүй байсан юм байна. Тэгээд цагаан сарч болсон юм байна. Тэгсэн чинь Жанцсан нурууга болохоо тэгжил би гэдэг хүн чи одоо хин дээр очих вүлээ дээ. Ээж минь байхгүй болсон шүү дээ. Би чин одоо өнчирч гоцорсон хүн шүү дээ. Дотор нь ингээд цагаан сар болоод идэг хүмүүс очиж золгоод идэг. Жил болгон очиж золгодог ээж нь энэ жил байхгүй болчихгүй. Тэгээд цагаан сар болохоор чин дотор нь ингээд сонирн болоод хоосрол ийм сонин хитгэн сэтгүүл зүйтэй байсан үе.
Тэгээ баг нас тэгээ ээжитэйгээ байсан хамтдаа байсан үеийн бодогдоол. Тэгээ баг болчиход байхад ээж нь хүүгээ нөгөө гэртээ орныхон хөлнөөс ууж орхиод тэгээ аргал төхөр явчихдаг байж л дээ. Тэгээ гэрийн хаалгаа дэлгээд орхичдаг. Тэгээ хүүгийнхээ урд хідэн ааруул ээзгий тавиал үнсэл аргалдаа явчихдаг байсан. Тэгээ сайн хоолж сайн холхон явахгүй бол ингээ эхлээд чинь гэрийнхэн ойрхон ингээ түүгээд ингээл хамаг аргал нэ тэр юм дуусчих нь л тэ хуурай аргал чинь дуусчих шүү дээ. Тэгээ холхон явж ижил сайхан хуурай аргал олж авдаг. Тэгэл улам ингээл тойрог нь холдож яана гэсэн үг байхгүй. Тэгээ нөгөө хүүд нь болохоор тэ ээжигээ үлээгээ сууж байхад эн чинь бол маш их удаан л явж байгаа юм санагдсан шүү дээ. Тэгээд ээжигээ эрхийл хүлээгээ байж идэг. Ээж хурдан ирээсэй л гэж зэрэгэлдээ талыг харуулдаг. Ээж нь аргалаа үүрээд тэнгэрийн хаяанаас ирж яваг нь хараад бөөн баяр болдог. Ирээд бяцхан хүүгээ энгэртээ тэрвэрч эрхлүүлэн тоглоно. Бяцхан хүүгийн наран гарах нь тэр. Гэтэл одоо бол ээж нь хизээч эргэж ирэхүүгээр яваад өглөөдөө. Тэгээ тэнгэрийн хаяаг хичнээн ширтээж ээж мань ирэхгүй юм байна. Тэгээ нөгөө бяцхан хүү хэдий том болж эрийн цэнд хүсэн ч гэсэндэ ижигээ те аргалаас ирдэгшгээ хүрээд ирээсэй л гэж хүснэ. Ирээд тэврээсээ, үнсээсээ ээжийнхээ ингэрт эрхлэн тэврүүлгсэн гэж хүснэ. Яг энэ болгоныгоо бодоод тэгээд нөгөө хэцүү байх үедээ утсаа аваад тэгээд бадраагоор залгасан юм байна. Тэгээд бадраагоор яриад би сая ингээд ээжигээ бодлоо, тэ баг багт ингэдэг байсан. Тэгээд аргалд яваад ирэхгүй их удаж байгаа юм шиг санагдаад ах юм. Тэгээд нэг юм дуу хиймээр байна, дуу болгомоор байна гэдгсэн. Тэгсэн чинь бадраагаа яг тэрийг сонсож жагаад хоол нь ингээл захиртал явцсан юм байл та. Тэгснэ уцаа тавь гэд хэлсэн юм байна. Тэгээд уцаа тасалсан. Ердөө 20 дахь минут болоод эргээд утсан дууссан байгаа. Жанцнараа утсан. Аваад байна уу л гээл тэгсэн бол. Тэгсэн чинь за хэлээ бичээд ав гэж цаанаас тэгсэн байна. За тэгээд жанцнараа гооч гэсэн цаас балаагаа бичиж авч байгаа байхгүй. Тэгээд бичиж авч байгаа үгийг нь шууд уцаар хэлээд өгч байгаа. Аргалд явсан ижимэн та арай л дэндүү удлаа шүү дээ. Аахта цайг чин санан сансаар ангаж явандаа муу хүүчм. Ээж минь энэрл тэнгэр минь эргээд ирэхт нь болоогүй юу? Өөдөө одсон ижимэн та өнд удаан саатлаа шүү дээ. Өдрөх хоногийг тоолон толсоор өнгөрөөж явандаа муу хүүч. Бурхан зорьсон ижимэн та буцгаа матта тухлаа юу да. Буян заяаг таньдаа өрөөж буцаад ирэхийг тань таниасгүй те. Ээж минь энэрл тэнгэр минь эргээд ирэхт нь болоосой доо гэд уцаар хэлээд өгсөн байна. Тэгэл жанцнаа руугаа тэр үгийг бичиж аваад тэгэл хөгжмөө хийсэн. За тэгээд түүнийг нь бол одоо долгоргоо дуулдаг тий. Хатын жүжигчин долгоргоо дуулдаг. Тэгээд энэ дуу бол одоо ерөөсөө Монголын ард түмэнд хизээд сонссон. Тэгэл яг л ингээл ингэдэг штт. Тэгэхээр ийм л гайхалтай одоо амьтаа бүтсэн дуу гэх юм уу та тий. Хоёул өмнөх дугаар дээр бас ингээл нэг юм бүтээлийг ам орох тухай ярьж байсан штт. Тэгээ ерөөсөө энэ одоо шүлгийг бичиж аваад ерөөсөө нэмж хасах зүйл юу ч байхгүй. Тэгэл шууд тэр дор нь ингээл ай хийгээл ингээл бүтсэн дуу байдаг юм байна. Тэгээ яг энэ хугацаанд тэгэл хоолоон цагиртаад гэж байгааг сонсоход бадргаа гэсэндээ өөрөө бас ээжигээ санаа болов те. Дээрээс нь хань ижлээ алдаад хамаг мал гэр орон мал ахууга те одоо бүгднгийн дээрэмдүүлээд дөрвөн бяцхан хүүхдээ хөтлөөд үлдсэн. Тэгээд алсад тороогоо зогсож байсан тэр ээж нь бас өөрт нь бас буусан болов гэж. За тэгээд ийм сайхан дуу бүтсэн байдаг. За бадраагаа бол 3 хүүтэй. Бадрууган, Бадарсан, Баатар наран гэж 3 хүүтэй. За хүү Бадрууган нь бол монголчуудын бас хайртай дуучин, зохиолч, кино найруулагч байсан хүн. Бас гайхалтай сод аюултай хүн байсан. За Бадрууган гэсний Наран зун гэж хүү. Одоо өвөөгийнхөө уран бүтээлийг үргэлжлүүлээд яваа хүн. Хэдэн зуун дууны ая зохиолсон хөгжмийн зохиолч, бас продюсер хүн. Сонирхолтой нь хэм бол тэртээ 1980 онд өвөө нь Монголын анхны улс орон даяар явагдсан урлагийн наадам ТV шоуг зохион байгуулж, хөтлөж, шүүж байсан бол 30 гаруй жилийн дараа 2009 онд Ачхүү Наран зун нь оддын эрэлд 3 шоуг шүүж, орон нутгаар явж авиаснуудыг тодруулж байсан. Тэгэхэд бас Бадраугаан Шавн одоо хүү хамтлагийн продюсер гэдэг Даш Дондог бас шүүгчээр явж ирсэн. За энэ бол яг хожим болсон хэрэг. Жохон урьдчилуулах юм бол нөгөө ажилгүй байжсэн үеэс нь дахиад нэг хэсэг юм гараад ирэх. Ажилгүй байжсэн чинь 1960-ад он юм байна. Бадраугааг ажил төрүүлж хийхгүй хэцүүхэн байсан үед нь дээрэс нь бие муутайхан байх үед нь эхнэр Бадарч нь бол гэр бүлээ авч явсаар те сэтгэл санаагаар унахгүй дэмжиж явдаг байсан энэ үе. За тэгээ байжсэн чинь зарим нэг сэтгүүлийн газар цагаар ажиллах ч юм уу те кино үйлдвэрт бас ороод хэсэг ажиллах ч юм уу боломж олдож ирсэн. Тэгэл жоохон ажиллаад эхэлж идэл тушаал ирээл халаал аждаг байсан баг. Одоо наад эсэргүүгээ ажиллахгүй гэдэг. Тэгээд яг Монгол Улсын их сургуульд харин 5 жил гарan ажилласан байдаг. Овоо одоо тогтсон тий. Тэгээ тэнд байхдаа амжуулаад ардын урлаг судлалын тэнхэм
гэдэг тэнхимийг Солин Цоодл болон Төмөр Баатар багш нарынхаа хамтдаа санаачлан байгуулсан байдаг. Тэгээд байхгүй дахиад үндэсний үзэл сурчлаа гэх тэрийг халаа хийсэн. За тэгээд энэ хүний хүсэж мөрөөдчихсэн зүйлүүд ердөө л ганцхан зүйл байгаа тийм. Үндэсний урлагаа эхлээд ард түмэндээ дараа нь дэлхийд хүлээн зөвшөөрөх гэсэн цор ганц хүсэлтэй. Дөөрийг яагаад сонгодог урлаг гэд дэлхийн хүлээн зөвшөөрөөд байдгийн тийм. Тэрний шиг яагаад манай уртын дууг энэ хөөмийг урлаг гэж дэлхийд хүлээн зөвшөөрлөх болохгүй гэсэн ганцхан хүсэлтэй. Тэгээд ийм байж болохгүй гэж юу гэж зүтгэсээр байсан. За ингэ явж итэл 1983 онд Хөгжмийн зохиолчдын холбоонд урлаг судлаачаар ажиллах болсон байгаа байхгүй юу? Хөгжмийн зохиолчдын холбоонд урлаг судлаачаар. Яаж юм гэхээр энд нөгөө гончиг сумлаа дараагаар нэрдсэн юм бэл. Тэгээд гончиг сумлаа наашаа хөрөөдрээ бүр ингээд нэмж байхгүй байсан одоо тийм орон тоог юм уу те нэмж гаргаад тэгээд дэрэгтэй авсан. За тэнд бол манай он өстөө нөгөө санаа амар ажиллаа хийх боломжтой болж байгаа байхгүй юу? Тэгээд тэнд байхдаа үнэхээр их ажлыг амжуулсан. Ардын урлагийн тухай олон телевизийн нэвтрүүлгүүдийг хийсэн. Монголынхоо өнцөг болон бүрээр явж ардын урлагийн төрөл зүйл, хөгжмийн зэмсгийн судалгаануудыг хийсэн байдаг. Хаал ховор сонин ардын хөгжим, дуу хоорой очиж бичлэг хийж авдаг, баримтжуулж авдаг, тэгээд үлдээдэг. Энэ нь биднэрт өнөөдөр тэр үеийг дамжуулж ирсэн нь энэ байгаа байхгүй. Ингиж хөдөөгөр явдаг байхад нь одоо тухайн үед жоохон годонсон залуу. Гэхдээ энэ хүний зүйлийг сурах гал, сонсох гал, дэрэгдээс нь юм ойлгох гээд гүйжсэн хүн нь одоо өнөөдрийн хүү хамтлагийн продюсер даш дондоггүй байхгүй. За тэгээд хажууд нь дэрэгдэн дагаал сууж мэдгээл гүйжсэн ийм залуу юм байл. Надад их наадмын талаар яриадах юм. 1983 онд ардын урлагийн их наадмыг санаачлаа зохион байгуулсан байдаг. Одоогийнхоор бол нөгөө бидний хэлээд байгаа Mongolian Got Talent гэдэг юм уу, тиймэрхүү шоу гэсэн үг. Тэгэхээр энд бол одоо нөгөө бүр сум баг тэгээ албан байгууллага сургууль гэх бүх хамгийн байж болох жижиг шатнаас нь ахуулаад ингээд эхний шат нь явдаг. Хоёрдугаар шат нь бол аймаг дээр болдог. Гуравдугаар шат нь Улаанбаатар хот дээрээ нэгдсэн тийм том концерт тоглолт болдог. За тэгээд улс орон даяар телевизээр шууд дамжуулдаг. Ийм юм байна. Ямар нэгэн болцол дүрм заахгүй. Ингэчиж нөгөө нэг айж эмээсэн хүн болгоныг юу чаддаг, юу мэддэг, таны нутагт чинь таны одоо аав ээжээс юу зааж өвлөж сургасан тэр болгоныг гаргаж ирж байна. Тэгэнгუთ энд чинь бүр амандаа ингэж халбаг зууж байгаа хүртэл төрөл бүрийн ая тоглодог хүмүүс хүртэл байсан. Тэгээ нөгөө хацраа ингэж бөмбөлгөж байгаа тэрэн дээр ардын дууны хөгжим тоглодог. За тэгээ дээрэс нь бүр хулсан хуур, амун хуур, бүр эсгэрээч нэг хүн дангаараа эсгэрнэ, хосоороо эсгэрнэ, хамтлагаараа эсгэрнэ. Эсгэрж байхдаа эсгэрж байгаа тэр өнгөө салгаж эсгэрнэ гэх мэтчил ингээд бүр маш бүр олон төрлийн бүр хэлж болох маш олон төрлийн тийм юмуд орж иж байсан. Одоо нөгөө тагнаагаар ингээд тагшдаг та так гэд тэр чин одоо нөгөө бид нар чин битбокс гэж сүлд мэддэг болчихлоо. Тэр чин хаав байсан 1980 онд гэхэд л манайхан өөр өөрсдийн дуу аваа гаргадаг, тийм аваа чимээдээ гаргадаг. Тэр олон зүйлсийг бичлэг болгож бүртгэлжүүлж, баримтжуулж ингэж үлдээж исэн. Ийм байгаа байхгүй. Дээрээс нь бүр ясан, модон ийм төрөл бүрийн аман хуурууд энэ тэндээс гарч ирсэн гэдэг. Бидний мэддэггүй. Тэгээд одоо сонин тийм ая дан тоглолдог гэдэг өөрийн ирэхгүй маш олон тийм төрлийн юмуд ороод байгаа. Тэр болгоныг манай Монголд ийм юмуд байшгүй гэдэг бүгднийг бичиж тэмдэглэж тэ нэвтрүүлэг болгож ингэж үлдээж исэн. За тэгээд 5 настай хүүхдээс ахуулаад 80 настай ах хүмүүс хүртэл оролцож исэн. За эндээс гадна шүү дээ тэ. Олон үндэстэн ястан бүрийн бүжиг, биелгээ, хатра, ёохор, казак бүжигтэй ингээд маш олон төрлийн бүжиг. Гав ганцаараа бүжгэлдэг биелгээнүүд байна. Хамтлаг болоод бүжгэлж гин, олуулаа бүжгэлж гин. Нэг нэгээрээ ирээд хоорондоо тулж хүртэл бүжгэлдэг. Энд чи одоо бид нар нөгөө рэп тийм бүжгийн нэг тэмцээн юм байдаг шүү дээ. Тэгээд нөгөө нэг дайралцсан гэдэг ч юм уу. Иймэрхүү юм чин манад угаасаа үг соёл төв дүнд байсан шүү гэдэг хэлээд байгаа. За тэгээд энэ болгоныг наадам болоод нэг юм шагнал мангал өгөөтэй боловч үндсэн зорилго нь энэ болгоныг баримтжуулж ямар нэгэн болж авч үлдэж дараа үедээ залгамжлуулах гэсэн тийм юмыг хийгээд байгаа. За тэгээд энэ дунд бол одоо 6000 гаруй уртын дуу одоо хүннүү гүрний үеэс дуулагдж ирсэн сонгодог уртын дуу гэж байгаа юм. Одоо уртын дуушин дотроо бас бисрэг уртын дуу, суман уртын дуу, айзам уртын дуу гэх мэтлэн маш олон төрлүүд байна. Тэгсэн чинь одоо тэр 6000 гаруй жилийн түүхтэй биш хүннүү гүрнээс ахуулан дуулж ирж исэн 6000 гаруй энэ уртын дуу, сонгодог уртын дуу устдсан юм байна. Одоо бидний мэддэг нь одоо манай Жамцын Бадраагон яаж иж байгаад олж аваад авч үлдсэн нь 60 гаруй дуу. Тэгэхээр чи бүр ийм том өв соёлоо миний үеэ тасрах гад байна. Би тасалж болохгүй юм байна гэдэг юмыг ойлгол зүтгээд байгаа. Тэгээд авч үлдсэн 60 гаруй хадгалж үлдсэн гэж байгаа байхгүй. Гэхдээ бас маш олон ном зохиол энэ юмуд үлдээсэн шүү дээ. За тэгээд энэ болгоныг нөгөө баримтжуулж авч явахдаа ганц нөгөө нэг бахан ханж байгаа үйл явдал нь энэ байхгүй тий. За ингээд 1983 болон 1988 онд 2 удаа энэ зүйлийг зохион байгуулсан байдаг. За тэгээд
өчнөөн жил язгуур урлагаа судалж, цуглуулж, эмгэтгсэн зүйлээ одоо эргээд ард түмэндээ түгэн сурчлах ажил руу орж эхэлж байгаа. Ингэсэн одоо сучлана. Тэгээд хамгийн ихэнд хийж байгаа зүйл нь болохоор үндэсний урлагийн түмэн их гэдэг чуулгыг байгуулж байгаа. Тэгээд анхлан байгуулад язгуур урлагийн чуулга хамтлагуудыг 1989 оноос ахуулан түмэн их чуулга анхалснаар байгуулагдж эхэлсэн байдаг. Түмэн их чуулга маань одоо ч гэсэндээ одоо энэ уран бүтээл язгуур урлага ард түмэндээ хүргэсээр байгаа. Тэгэхээр Жамсын Бадраагаа одоо хүртэл ажиллаа хийсээр байгаа л гэж ойлгож болох юм. За Бадраагаан байгуулсан дараагийнх нь нэг зүйл гэх юм бол Эртний сайхан гэж чуулга байгаа. Үнэхээр гайхалтай хамт олон байсан. Ерөөсөө урлагийн бурхтуудыг чуулсан Эртний сайхан гэдэг энэ одоо чуулга байлаа. Одоо жишээлбэл бөмбөр ногоон биш үү те? Бөмбөр ногоонд одоо тоглолт театр байхад тэнд тоглож исэн Гомсрунгай, Долгоргой, Цэвэлмаагай, Буян, Мэдэг Бадам, Даштулам, Базар Аргачаа, Дулмаа, Оюун гэсэн анхны бүрэлдэхүүнтэй байсан бол дараад нь штэ. Хөдөлмөрийн Баатар ардын жүжигчин төрийн шагналт Лувсан Шарав, ардын жүжигчин Хайдав, ардын жүжигчин Цогцолмаа, ардын жүжигчин Жаргал сайхан, гавьяа жүжигчин Идэрбат, гавьяа жүжигчин Төвшин Жаргал гэсэн юм бүр супер бүрэлдэхүүнтэй Эртний сайхан гэдэг ийм том одоо чуулгыг байгуулсан. Үүнийг хэн байгуулж чадах юм бэ гэхээр Жамтсын Бадраагаа л байгуулж чадах юм байлээ. Үнэхээр. За тэгээд язгуур урлаг гэдэг талаас бол Бадраагаа бичснээр бол сонгодог язгуур урлаг гэдэг ойлголт бас байдгийн шүү. Энэ бол хүн нүгүрнээс эхлэлтэй хэдэн мянган жил дуулагдаж одоо хүрсэн уртын дуу хөөмийг хэлж байгаамаа. Бас эртний уламжлалт шин чанарыг шингээж хадгалсан зохиосон дуу хөгжмийг ардын урлаг гэж үзнэ. Орчин үеийн хөгжмийн зохиолчид ч гэсэндээ ардын дууг зохиож болно гэсэн үг байхгүй гэсэн шүү гэж хэлж байгаа. За тэгээд Бадраагаа язгуур урлагийг зөвхөн дараад хадгалаад байх биш, орчин үеийн хөгжмөнтэй хоршуулад хөгжүүлж, баяжуулж явах ёстой гэж боддог байсан. За үүнийх нь илрэл нь явсаар хагаад одоо бид нар юуг харж байна гэхээр тэр хүн тэр үед тэгж бодоод тэрийгэ батлах гээд яваад хахад өнөөдөр 21-р зуун за 2020 он гэж хэлэхэд буруудахгүй бах те 2020 оноос дэлхийн рок хөгжим зогсон байдалд очлоо. Үүнээс цааш юу гэдгийг те дахиад шинэ урсгал гэдэг юм уу ийм зүйл байхгүй гэж яхад тэндээс Монголын язгуур урлагийг хослуулж чадсан этник те рок хүн амтлаг гараад ирж байгаа. Дэлхийд үзүүлж байгаа том бас рокийн хувьд том нөлөөлөл нь байсан. Тэгэхээр үүнийг айл тэр 1980 онд энэ хүн яриад исэн гэсэн үг байхгүй. За тэгээд түүнийг дэрэгдээсэн сонсож явсан тэр хүн те 40 жил магадгүй дарж явсаар байгаа цагийг хүлээж бэлдэж явсаар хагаад магадгүй хүн амтлагыг байгуулсан юм билүү те. Гэтэл энэ хүн амтлагын талаар Элтон Джон хүртэл хэлсэн байдаг шүү дээ. Рокийн хөгжлийг энээс цааш явах боломжгүй гэж яхад хүн амтлаг гарч ирээ чинээр ахиулсан шүү гэж Элтон Джон хүртэл хэлсэн байдаг юм байна. За тэгэхээр энэ бүхний гайхалтай өгөгдөл нь манай үндэсний язгуур урлагт байна л гэсэн үг. За судалгаа нэтрийг нь ярих юм бол зөв би хоёр юм дурдах хэрэгтэй. Бас хэлэхгүй бол болохгүй л дээ. Ягаад тэгэхээр Бадраагаа энэ эртний дуу, эртний хөгжим, тэгээд хөгжмийн зэмсгүүд одоо бидэнд байгаа их сурвалжуудад те хамгийн эртний их сурвалжуудад хаана байдгийн бэ гэд маш их судалгаанууд хийсэн байдаг. Тэгээд Персилэр судрын чуулган. Судрын чуулганыг уншиж үзээд Рашид Ад-Дин의 судрын чуулган шүү дээ. Тэгвэл энэ судрын чуулганыг уншаад үзсэн чинь Их Монгол улсын үеийн маш олон хөгжмийн зэмсгийн нэр гарч ирсэн байдгийн байна. За бас хажуугаар нь Жангарын тууч гэж байна шүү дээ, тэ. Жангарын туучин дээр Жангарын хатан 16-тай агаа шавдал 91 чавхцтай яндэр мэрхэн хууран аваад татхад хулсан дунд өндгөлсөн хунгийн дуу гараад нууран дунд өндгөлсөн нуусны дуу гараад 12 аясаар дугурваа гэж Жангарын туул байдаг байхгүй. Эндээс харангуутлаа 91 чавхцтай одоо ямар нэгэн тийм зүйлийн ятг гэдэг юм уу, хуурч гэдэг юм уу, ийм зүйл байсан байна. Тэрүүгээр маш сайн тоглож чаддаг байсан, гарамга хөгжимддөг байсан хүмүүс манай Монголд байсан юм байна гэд тэгээд судлаа цаашаа хайж эхэлдэг. Одоо жишээл 91 уцтай байхын тулд хэмжээний хувьд ямар байх вэ гэдэг ч юм уу те. Ингээд судалгаануудыг улам гүн бүр эртнээс нь хайж явдаг ийм хүн байгаа. За бас Мөнх хааны ордонд одоо эзлэгдсэн орны хөгжимчд ирээд Монгол дуу хөгжим сурснаа тоглож үзүүлдэг тухай гардгийг. Тэгэхээр одоо нөгөө Америк дуу хөгжмийг дэлхийн нийтээрээ даган дуурайгаа дуулаад ч юм уу те ингэдэг байсан бол Мөнх хааны үед тухайн үед Монгол дуу хөгжмийг бусад улс орны тэр хөгжим дууныхан те сураад түүнийгээ тоглож үзүүлдэг байж шүү дээ гэж байгаа байхгүй. Ингээ Бадраагаа 1980-ад онд Монгол хөөмий Ингин их шиг гэж баримтат кинонуудыг хийсэн. Үүнийгээ гадаад руу явуулаад гадаадын кино наадамд оролцуулсан. Бүр тэргүүн цомыг нь авчирч ийсэн байдаг.
Мөн тэрээр өөдлөхөөс өмнө Монгол ардын хөгжим гэсэн том хэмжээний толь бичиг, гарын авлагыг бичиж үлдээсэн баг. Энэ нь бол өнөөгийн манай одоо аятгар эцгэр урлага урлаг судлаа авж байгаа бүх хүмүүсийн хамгийн том одоо их зүйл нь шүү дээ. Тэндээсээ л бүх юм мэдж байгаа гэсэн үг. Тэгээд тэрэн дотроо өгүүлэхийн урлаг, урай дуудлага, үлгэр туйл, ерөөл магтаалын аялгау, Монгол ардын дуу, Монгол ардмын хөгжмийн зэмсэг гэсэн 5 бүлэгтэй. Гол нь дуусгаад хэвлүүлж амжаагүй. Тэр номыг нь хүү Баатар нар нь хожим нь хэвлүүлсэн байдаг. За хэрвээ Жамцын Бадрууга одоо цагт байсан бол хэрхэн баярлах байсан талаар одоо хэдүүлээ бодъё. Түүний байсан тэр үед үнэхээр ардын урлаг инээдрээ бүх юмыг хааж боож исэн. Тэрээр байж чадах амьдрал бүх одоо ирээдүй бүх юмаа золиослоод үүнийг үлдээхээр зорьсон. Одоо байсан бол яах вэ гэхээр одоо хараа л та. Монголчууд маань язгуур урлагаа мэддэг, хүндэлдэг, сонсдог. Манай одоо шинэ үеийн залуу дуучид инээдрээ бүхэл урсгал руугаа язгуур урлаг үндснийхээ дуу хөгжим инээдрээ юмуудыг шингээхийг зорддог. Одоо тэгээд ардын урлагийн их наадам одоо болтол зохиогдсоор байгаа. Дээрээс нь Алтан ураг, Домог, Хөсөгтөн, Жонон, Шанх гурагд олон сайхан язгуур урлагийн хамтлагууд маань гарч ирсэн. Олон гахалтай морин хурч, ятгачд, шансчд те яг одоо энэ хөгжимчд маань гарч ирсээр байгаа. Зүгээр сонирхуулаад хэлэхэд байна штэ. Би нөгөө хоёр ихэр хүүтэй штэ те. Хоёр ихэр хүүгийн маань нэг нь Төгөлдөр хур сурж байгаа байхгүй. Төгөлдөр хурыг нь Алтан ураг хамтлагийн морин хурч, түүний хүү Төгөлдөр хурын багш байгаа. Гэрээр багшилдаг багш. Тэр хүү манай хүүд ирж гэрт төгөлдрөөр хичээл заадаг байхгүй. Амар гоё ингээд хамтдаа ингээд үргэлжлээд байгаа нь айгүй гоё. За тэгээд олон сайхан уртын дуучид бас төрөн гарч байгаа. Дээрээс нь манай язгуур урлаг маань дэлхийд гарч олон улсын наадмуудад орж шагналт цом маш их амжилтуудыг авдаг. Тэгээ мэдээж хүү хамтлагтай бол юу ярих вэ те? Бас л дэлхийд Монголынхон язгуур урлагийн тэр юмуудыг бүгднгийн сурчилж яваа. Энэ болгоныг Тэнгэрийн орноос Жамцын Бадрууга хараад хязгааргүй баярлж байгаа гэдэг нь лавтай. За өөрийнх нь тэгтлээ ууггүй одоо хайртай бүхнээ нуруундаа үүрээд тэгээд цөллөгдөөд хавчигдаад амиа алдах шахаж ийсэн хийсэн бүхэн нь хоосон зүйл байгаагүй гэдгийнх нь илэрлэл нь өнөөдөр бид нар ийм байгаа маань юм байгаа. За тэгээд агуу өв соёлоо таслахгүй гэж зорьсон энэ мундаг их хэмээ маань хийхийг бүтээсэн зорьсон болгоно нь үр дүнд хүрсэн бас бүтээж чадсан гэж хэлэх нь зүйтэй. За би зүгээр энэ дээр нэг арай дуусах болоог байгаа шүү. Гэхдээ нэг ийм юу хэлэхэд би нөгөө бас л ийм л те. Одоо маш их залуу байхаас ахуулаад дуу хөгжмөнөө дээр янз янзэл юм сонсож байгаа шүү дээ. Яг нэг залуу байх үед бас дуу хөгжим айгүй их дурладаг үед байдаг шүү дээ, тэ. Тэгэж явж байгаад би ч бас л нэг дуу хөгжмөнөөс холтцсон байж. Тэгээ юмны үн цэнийг мэднэ гэдэг айгүй гоё юм билий. Биеэрээ мэднэ гэдэг. Тэгж байж байгаа манайх чинь 3 жилийн өмнө л үүдээ манай хамаатан садан бүгдээрээ нийлээд дунд говьд нөгөө баг газрын чулуу их газрын чулуунд одоо юм ардын урлагийн том наадам болдго юм а 3 өдөр болдгоо гэж сонсцсон. Тэгээд тэр чинь 1 жил зохиогдоод 2 дахь жилийнх нь болж исэн билүү дээ. Тэгээ манайхан бөөнөр очдөг байхгүй. Тэгээд юм хатан дунд байгаль задгаа гэсэн үг шүү дээ. Тэн дээр нөгөө нэг салхид шуу гэдэг бүжгийг яг бүжгэлхийг нь би яг ингээд бүр нүүрнийг нь зогсож чад үзсэн байхгүй. Тэгээд ингээд харанхуу болцсон. Дээр ингээд одтой байгаа шүү дээ. Тэгээд задгаатал бодог хэдэн мянган ингээд зогсож байгаа. Тэнгууд тэр тайзан дээр салхид шуу явж байгаа. Манай үндэсний урлагийн дээр чуулган юм бүжигчтэй. Тэгэл салхиж шуу эхлээл ингээл хамаг ингээл би ингээл нэг ус ингээ босно гэдэг чинь дуусан дуустал нь би бүр хааслах чадаагүй шүү дээ. Тим гайхалтай юм а ямар ч сан би 3 жилийн өмнө эргээд мэдэрсэн. Тэгээ би бүр хайж айгүй хүндэлж үздэг болоод байгаа. За ийм их агуу зоримог одоо юу гэдгийг зүйлсийг бүтээсэн өвгөд бидэнд маш их байдаг юм а. Тэгээд энэ хүмүүсийн маань хийсэн бүтээсэн болгон зорилгодоо хүрсэн байдаг. Түүнийг нь өргөжлүүлж авч явах ёстой хүмүүс гэж мэдээж бидний одоо үед бас байгаа. Тэр хүмүүсийн мань хийж байгаа бүтээж байгаа маш олон зүйлсүүд байгаа. Тэгээд энэ болгоно нь үнэхээр юу гэдгийг бүтээсэн зүйл нь хэдэн 10, 100, 20, 30 мянган жилээр амьдрах магадгүй ийм том зүйл байдгийн байна гэдгийг Жамцын Бадруугаан хийсэн энэ амьдрал бидэнд бас харуулж байгаа гэдэгт итгэлтэй байна. Ингээд энэ жил яг уу 1993 онд Жамцын Бадруугаан асуусан байдаг. Энэ жил бол Монгол улсын урлагийн гавьцдуулалтын нэрт соёнгийн гэрэлгч ардын бэлэг судлаач Жамцын Бадрууга гэж энэ агуу хүний мэндэлсний 100 жил тохиож байгаа юм байлээ. Тэгээд ухаанд өвөг дээдс энэ хүмүүстэй бас талархаад баршгүй гэдгээ төгсгөлд нь хэлээд дуусгая. За баярлалаа гэнэ. Энэ үнэхээр агуу хүн юм аа. Тэгээд тэр агуу чанар нь одоо хүүхдүүдэд яаж хүмүүжүүлснээс нь ч гэсэн харагдчих шүү дээ. Тэгээд ачин хүртэл одоо тэр хүмүүжлээс нь одоо орцсон л явж байгаа шүү дээ. Хин Бадруугангой байгаа лав. Явлаа. Нэвтрүүлэг.
хийгдэг байгаа. Нэгдэг байгаа тий. За тэр Үнэндээ би Жамсын Бадруугаа яг ингээд зохиол дээр ажиллаад ингээд намтар түүхийн судлахаас өмнө бол Жамсын Бадруугаа нэрээ халуун илэг нутаг гэдэг дуу тий. Гэдэг юм уу дууны хөгжим бичдэг хүн ч юм уу тэр талаас нь хардаг байж. Тэгээд бүр ингээд яг түүний ингээд амьдрал ороод үтсэн чинь үнэхээр агуу хүн байсан бэл. яг тийм. Яа харахгүй. Тэр баг дээр очиж шалгаруулалт хийж яана гэдэг чинь энэ иргэн болгонтой л уулзсан гэсэн санаа байна шүү дээ. Тий. Тэгээд ингэх ёстой. Эхний одоо ажил нь гэх юм бол тий. Энийг яаж хийж яагаад бүр нуугдаад энэ чинь айгаад гарахгүй шүү дээ. Тэгэхээр нэм тэмцээн уралдаан болгоод ингээд ингэчих юм бол арай хүн хүлээж авах та айгүй гой зөөлнөр хүлээж авна. Тэгээд гаргаад байна. Гарч исэн болгоныг нь тэмдэглэж авч үлдэх. Энэ өөрөө юу болдог вэ гэхээр нөгөө ямар нэгэн юмны одоо юу гэдгийг одоо энэ усны сав биш үү тий. Усны савыг зохиосон юм а энэ одоо тентхийн өмчөө гэж хуваарлахын тулд энийг хэн анх зохиосон бэ гэдгийг одоо олон улсын шүгтэр ч юм уу байраад өсгөмж зохиогч хийх нь хайхна ш. Тэгэн гутал чин өөрсдийнх нь түүх хэдэн онд яаж бичиж үлдээсэн тэр нь хаанаас гарч ирсэн ямар судалгаа байгаа гэдэг ч юм уу тийм ямар угаал явдаг байхгүй. Тийм учраас энэ судалгааны ажил энэ бичвэрийн тэр юмуд ч маш үнэт зүйл болоод идэг байхгүй. За өнөөдрийн дугаарыг чанартай амьдрий Мортон Резиденс болон Улаанбаатар төмөр зам ивент гэсэн нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од өндөр суугаар болон NTV телевизээр 83.3 107 хөстөлгөөний од мөндөр радиогоор хүрсэн. За ханашаа дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа агшлын банкны данс байгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.